За орой минь итгэл яхан дүүс нар минь ээ. За өнөөдөр 2020 оны 8 сарын 8-ны орой 9 цаг 25 минут болж байна. Жохоо орой эхэлчлээ. Гэхдээ өнөөдөр бүгдээ хамтдаа эзнийхээ үгийг судлахад кино үзэхэд оройтдгүй мөртлөө эзнийхээ үгийг судлахад оройтхгүй байлгүй дээ гэж найдаж байна. За тэгээд би залбираад эхлэе. Эхлэхээс өмнө би нөө юугаа комментийн хэсгийг гаргачаа тэгээд эхэлнэ. За би залбирая. Иесус эзэн минь тандаа би талархъя. Тэгээд яг одоо та өөрийнхөө үннээр дамжуулан өнөөдрийн хэсгээр дамжуулан бидэнтэй яриач, бид таныг сонсож чадхад эдэн зүрх сэтгэл минь зүрх маань сайн хөрс байгаасаа зариун сүнс та удирдах, та бордож, тордож, та бэлтгэж тэгээд эзэн нэг ч гэсэн үннийг ойлгохыг хүсэж байна. Тэгээд та энэ цагтаа хамтдаж өгөөрэй, хамгаалаарай. Есүсийн нэрээр амен. За өнөөдрийн хэсэг бол Иохан 6 дугаар бүлгийн 15-аас 21 гэсэн хэсэг байгаа. За тэгээд бид нар өчигдөр нөгөө 572 загсаар 5000 хүний хоолсон гайхамшигын талаар үзэхдээ 15 дугаар ишлэлийг нь бол ерөнхийдөө орхисон байгаа. Тэгээ өнөөдөр хамт үзье гэж бодоод. За би уншия. Иохан 6 дугаар бүлгийн 15-аас 21. За өнөөдөр бол ерөнхийдөө Иесусийн усан дээр алхсан талаар бүгдээрээ хамтдаа ерөнхийдөө үзэнгээ тэндээс харах ойлгох юм байна уу бүгдээрээ хамтдаа бодцгоё. За би уншлаа. Иохан 6-гийн 15-аас 21. Нөгөө 572 загсаа 5000 хүний хоолсон үйл явдлын яг дараа болж байгаа үйл явдал шүү. Дэс дараагаараа бол тэд ирж өөрийг нь хүчлэн хаан болгох гэж байгааг Есүс мэдээд зайлж ганцаараа дахин уулууд явлаа. Орой болоход шавнар нь нуурын зүг бууж завинд суугаад нуурыг гатлан Капернаумыг зүглөв. Хэдийнэ харанхуй болсон ч Есүс тэдэн дээр ирээгүй л байлаа. Хүчтэй салхинд нуур давлгаалж эхлэв. Шавнар нь 25-аас 30 стадиа орчим газар сэлүүрдээд байтал Есүс нууран дээгүүр алхан завинд нь дөхөхийг хараад тэд айцгаалаа. Харин Есүс тэдэнд "Би байна, бүү аа" гэж айлдав. Тэд Есүсийг завиндаа оруулахыг хүслээ. Тэр даруй завин очих газартаа хүрсэн байв. Амен. За өнөөдрийн хэсэг бол бас Матай, Марк гэсэн хоёр хэсэг дээр гарч байгаа. Тэр хоёр хэсэг дээр илүү дэлгэрэнгүй байгаа. Тэгээ би бас хальт харлаа. Тэгээд арай дэлгэрэнгүй байгаа учраас ингээд үзэнгээ хамтдаа яриад хамтд нь яриад тэгээд явцгаая. За өчигдрийн чимээгүй цагаар бид нар уулан дээр 572 загсаар 5000 хүнийг 5000 ирчүүд тэгээд тэрнээс илүү олон хүмүүсүүдийг хоолсон үйл явдал яг дуусаад 15 дугаар ишлэл дээр тэд ирж Есүс өөрийг нь хүчлэн хаан болгох гэж байгааг Есүс мэдээд зайлж ганцаараа дахин уулууд явлаа гэж байгаа. Тэгэхээр хардаа энэ хүчлэн гэдэг энэ үг бол маш яг гол одоо тэдний нөхцөл байдлыг илэрхийлсэн бас бидний ч гэсэн нөхцөл байдлыг илэрхийлж болох үг байгаад байгаа байхгүй юу? Оо яана. За яагаад вэ гэхээр бид нар мэдэн тухайн үед Израильчууд Ромын доор захирагдж одоо бараг л боолчлогдож байсан үе. Татвараар, элдв янзын хууль дүрм журам янз бүрийн байдлаар. Тэгэд тэд нар яг л нэг хаанчлалынхаа хамгийн оргил үе болсон Давидын хаанчлалын манай эдний өмнөх 1000 орчим он 1050-аас 1000 гэдэг баха. Орчим оны үед 50 жилийн Израилийн хамгийн оргил хаанчлалын үе, Давидын хаанчлалын үе. За тэгээ хүү Соломоноос нь эхлээд ерөнхийдөө жоохон буурсан сүүл рүүгээ бол тэр тусмаа. Тэгэхээр тэр үе Давидын хүү буюу Христ хүний хүү ирснээрээ тэр хаанчлалыг бий болгоно гэдэг. Тэгээд ямар нэгэн Есүсийн гайхамшиг үйлдэл онцгой нэг юм байна гэж мэдэх үедээ шууд нөгөө Давидын хүү Есүсээ гэдэг Христийн гол тодорхойлолч Давидын удмаас мөнхийн хаанчлал гарна гэсэн иш үзүүлэг байгаа. Тэгэхээр тэр утгаараа шууд тэд Есүсийг хаан болгохыг хүсэж ирсэн. Үе тэгдэг. Яг энийг мэдрэх үедээ Есүс яадаг вэ гэхээр шууд холдож, зайлж, цухтаадаг, холддог. Шалтгаан нь юу вэ? Бид нар урд нь үзчихсэн шүү дээ, тэ. Миний цаг хараахан болоогүй байна гэдэг үг Есүс байн хэлдэг байсан. Нэг цагийн төлөө би энэ дэлхий дээр ирсэн. Ямар цаг? Юуны төлөө? Загалмай үхлийн төлөө. Яг эдийн засгийн яг засаг захиргааны газар зүүн яг бодиттой нүдэнд харагдах тийм Давидын үед байсан шиг эсвэл манай Монголын Чингисийн үе шиг тийм бодиттой хаанчлал
эдийн засаг улс төрийн хаанчлалыг Есүс байгуулахаар ирээгүй. Гэтэл Израильчууд тэгж ойлгож ирсэн, тэгж хүсэж ирсэн. Тэр хүсэл нь хувийнх нь өөрийнх нь хүсэл байсан нөгөө нэг махбодийн дэлхийлэг хүсэл учраас Есүсийг хүчилж тэр хүн тэр Месиягийн байр суурь юу хэлэх гээд байгаа, яг юу байгуулах гээд байгаа, тэр хүнийг нөгөө асуулт тавина гэдэг шиг харж ингэж хүлээх, сонсох биш. Зүгээр бидний хүсэл, бид нар хаан хэрэгтэй байна. Биднэрт хаан та болооч, биднийг Ромоос чөлөөлөөж, биднийг хооллооч, биднийг эдгээгээч, ингэж тэгээж бид нар яг л нэг тиймэрхүү байдлаар Есүсийг хүчилж хаан болох гэж байсан. Үе байнга юм мэдрэгддэг. Тэгээ энэ үед Есүс шууд зайлаад ганцаараа дахин уулууд явлаа гэж байгаа юм. Тэгээ яг нөгөө яг энэ усан дээр алхсан гэдэг энэ сэдвийг Марк, Матай дээр бас байгаа шүү. Матай 14-ийн 22-оос 33 дээр бас Марк 6-гийн 45-аас 52 гэсэн хэсгүүд дээр байгаа. Тэгэхээр энэ хоёр хэсгүүдийг ингээ харахаар Есүс Христ нөгөө 5,000-тай түүнээс илүү олон хүмүүсүүдийг тарааж явууланга шав нартаа хэлсэн байгаа. Юу гэж хэлсэн бэ гэхээр Иохан дээр бол яг ийм утгаар яг энэ нь бол байхгүй байгаа. Юу гэж хэлсэн бэ гэхээр та Иохан дээр харах юм бол ингэж байгаа. 16 орой болоход шав нар нь нуурын зүг бууж завинд суугаад нуурыг гатлан Капернаумыг зөвлөв. Шав нар нь өөрсдөө Есүс ингээд нөгөө 5,000 хүмүүсүүдээс ингээд салаад уулууд явлаа гэж байгаа. Нөгөө хоёр сайн мэдэн дээр бол залбирахаар явсан байгаа. Тэгэхээр залбирахаар явангуут нь өөрөө санаачлагаараа завинд суугаад тэд нар Капернаумыг чиглээд дагалагч нар нь явсан мэт харагдаж байгаа. Гэтэл илүү дэлгэрэнгүй бичсэн Марк, Матагийн сайн мэдэн дээр яаж байгаа вэ гэхээр Есүс шавнараа өөрөө завинд суугаад Бетсайд руу төрүүлээд явжий гэж өөрөө хэлээд өөрөө бүр явуулсан байгаа. Өөрөө та уншаараа яг түрүүний хэлсэн Матай, Марк 2 дээр байгаа. Энэ яагаад чухал вэ гэхээр одоо дараа нь усан дээр болох нэг үйл явдал дээр чухал байгаад байгаа байхгүй юу? Чухал. Есүс тэр яг энэ дээр бол ингэж байгаа. Иохан дээр биш дээ ийм байгаа. Капернаумыг зүглэн гэж байгаа шүү. Капернаум руу биш. Капернаумыг зүглэн явсан. Тэгэхээр та ингээд харьцуулж харах юм бол яаж байгаа вэ гэхээр Марк дээр юу гэж хэлсэн бэ гэхээр Есүс дагалдагч нартай завинд өөрөө баг хүчлэн шахав. Өөрөө яг албаар бүр өөрөө Есүс дагалдагч нараа завинд суулгаад төрүүлээд уртаад Бетсайд руу явж байгаа байхгүй юу. Тэгэхээр газрын зураг бол хардаа хой талд нь Бетсайд байгаа юм, голд нь Капернаум байгаа юм, доор нь Генесарет гэдэг газар байгаа байхгүй юу. Яагаад Генесарет гэж чухал вэ гэхээр ярих гэдэг байгаа вэ гэхээр Матай дээр нь болохоор юу гэж байгаа вэ гэхээр энэ өнөөдрийн болж байгаа усан дээр алхсан үйл явдлын дараа нөгөө усан дээр яг тэр Галил нуурын голд нь тэр болж байгаа шуурган дунд болж байгаа Есүс усан дээр алхдаг гайхамшиг байхгүй нөгөө Петр ч гэсэн алхдаг хальт алхаад нэг сорилтонд ордог. Тэгээд яг энэ үйл явдлын дараа нуурын голоос нэг эрг рүү явсан газар нь Генесарет байгаа байхгүй яг ном журмаараа яг дистараагаар бол тэгэхээр зүгээр Капернаумыг чиглээд эргээс хөдөлсөн. Харин Есүс болохоор Бетсайдад байж тэгээд би нөгөө уулан дээр тэр 5,000 ирчүүдийг түүнээс илүү хүмүүсүүдийг хоолсон газар болон Бетсайд нөгөө завинд суугаад төрүүлээд Бетсайд дээр байж гэдэг тэр Бетсайд гэдэг газрын одоо яг дунд нь ерөөхдөө Есүс нөгөө ууланд руу залбирахаар явсан байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөө алхаа тэр уулан дээр гарчаа тэгээд дагалдагч нар нь хойшоогоо Бетсайд руу заваар явж ихоор одоо ингээд нөгөө амдаад гэдэг юм уу Бетсайд руу өөрөө алхаад очоод тэгээд тэндээс суугаад цаашаа ер нь Генесарет руу явах төлөвлөгөөтэй байсан юм шиг байгаа. Тэр утгаараа зүгээр Капернаумыг чиглээд эргээс хөдөлсөн. Гэхдээ очих ёстой газар нь Бетсайд байсан. Гэхдээ тэнд дараа нь юм болно. Тэгэхээр тийм нэг юм зөрүү байгаа шүү. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар бичээч нар юм болсон үйл явдлыг Матай, Марк, Лук, Иохан буруу ялгаатай юм болсон гэж та ерөөсөө бодож болохгүй шүү. Хэрвээ ялгаатай бичиг те ямар нэгэн баримт нь ялгаатай л байвал тэнд тайлбар байгаа гэж та ер нь бодоорой. Ямар нэг яагаад вэ гэхээр байгаа хэдэн мянган жилийн өмнө болсон. Тэгээд яг ингээд түүхэн бүр ингээд нэг үрчлэн бичээгүй юм чинь зоригтой янз бүрийн байдлаар бичигдсэн байгаа шүү. Тэгээд энэ ийм байгаа. Түрүүн би хэлсэн шүү дээ хоёулаа гинэ. Хэдүүлээ нөгөө нэг уулан дээр бишээ 5,000 ирчүүдийг хоолчоо тэгээд тэд нар хаан болохыг хүчилж байгаа талаар ярьсан те. Өнөөдөр биднэрт энэ бас ойлгох ёстой юм цаана байгаад байгаа байхгүй юу вэ гэхлээр
бид нар биш те хүнд итгэдэг вэ гэхлээр Есүс гэдэг нэг тодорхой нэг тэр Бурхандаа эзэндээ бид нар итгэж байгаа шүү дээ. Гэхдээ итгэхдээ та урд нь сонсч л байсан байх. Бид нар Есүс Христэд итгэлээр итгэхдээ нөгөө шарын шашны нөгөө шашинлаг тэ эсвэл нөгөө нэг юм бэрчиг өөрийнхөө хүслийг биелүүлэх бэрчиг ч юм уу янз бүрийн нэг юм сонин холилдмол ийм итгэлийг тээгээд Есүс дээр ирдэг байгаа байхгүй юу? Яг энэ өнөөдөр яг түрүүн энэ хүмүүс яг тэгсэн гэсэн. Есүс Христийг аврагч Месиа гэдэг бодохдоо яг ямар Месиа? Израилийн хаан гэдээ бас Иоханныг дээр Натанаил хэлдэг. Та бол Израилийн хаан байна гэд. Тэгээ тэр тунхан мөнх нь яг зүгээр л Давид шиг Чингис хаан шиг хаан гэж боддог. Бид нар ч гэсэн одоо юу гэдэг ингээл те итгэлд эренгүүтлээ Есүс Христтэй эцэж туйлдсан хүн дарамт дүүрсэн зовд зүдрэгсэд над дээр ир би та нарыг амралтыг өгье. Миний ачаа буулгах хөнгөн гээл те тэгэнгүүтлээ амар тайвныг би та нарт өгнө. Хизээд сангахгүй үлсэхгүй тэгэл янз бүрийн гой амралтууд байдаг. Тэрийг бодохдоо яг тэр ишлэлийг хүлээж авахдаа яг нөгөө холилдсон ойлголтоор амар тайван гэхээр ерөөсөө өвдөхгүй, ерөөсөө сорилтонд орохгүй нэг сайхан нэг яг тэнгэрт яваажинд байх юм шиг. Үгүй энэ газар дээр байхгүй юу? Бидний амьдарч байгаа Тэнгэрийн хаанчл хаана байгаа вэ гэхээр Матай 13-ийн нөгөө нэг хаанчлалын 7 сургаал зөвлөлийг та харах юм бол яг тийм санаа гарч ирнэ. Дандаа энэ газар дээр тэр тусмаа та үрийн сүүл гэдэг сургаалд 2 дахь сургаал зөвлөл нөха. Үрийн сүүл гэдэг сургаал зөвлөлийг та үзээрэй. Тэрний тариачин тариа тарихтаа талбай тарьсан. Дараагаар нь Есүс өөрөө тэрийг тайлбарладаг дараа нь хэдэн ишлэлийн дараа. Тэгэхдээ талбайг нь юу гэдэг гэж энэ ертөнц гэж тайлбарладаг байхгүй юу? Тэгээ тэр үр нь бол ерөнхийдөө хаанчлалын хүүгүүд. За үрийн сүүл буюу нөгөө нэг адилхан харагддаг зэрлэг өвс нь бол чөтгөрийн одоо бузар муугийн хүүгүүд гэдэг. Тэгэхээр энэ дэлхий дээр хаанчлал байдаг. Гэтэл бид нар дотроо юу гэж боддог вэ гэхээр Библийг уншаад лаг гой амлалтууд гой ивэл ирвэл амлалтын үгийг авдаг. Эсвэл ямар нэг энэ ойлголтыг ойлгохдоо бид асар их өндөр эсвэл асар их тийм нэг юм нөгөө хуучинсаг те дэлхийлэг мах хөдлөг нөгөө нэг юм 5 мэдрэхүүдээ таарсан яг энэ дэлхийн нөгөө мөнгө санхүүгээр бид нар нэг юм худалдаж авах гэдэг үздэг штэ тий амар тайван байдал аз жаргал ч юм уу нэг тиймэрхүү нэг юм энэ дэлхийлэг мах хөдлөг тийм хүслээсээ болоод Тэнгэрийн хаанчлалыг буруугаар ойлгоод байдаг. Тийм учраас бид нар Библийг судлахдаа яг бичээсийн дагуу судлахгүй бол аюултай. Яг энэ үнтэй адилхан Есүс Христийг тэд нар хаан, Христ аврагч Месиа гэж бодохдоо яг л Ромын хаанчлалаас нь аврах тийм л гэж бодсон. Тэгээд тийм биш байхаараа яасан гэж Баптист Иохан хүртэл эргэлдсэн байхгүй юу? Шоронд байхдаа. Тэгээд 2 Матай 11 дээр байгаа 2 дагалдагчаа илгээнгүүтлээ та нөгөө ирэх ёстой нэг нь мөн үү? Эсвэл бид өөр нэг хайх уу, хүлээх үү гэж хэлдэг. Баптист Иохан өөрөө юу гэж хэлж илаа? ертөнцийн нүгэлийг өргөж бурхны хургийг харагтун. Тэ би усаар баптизм хүртдэг. Энэ хүн бол та нарыг ус ба сүнсээр сүнс ба галаар баптизм хүртэх болно гэл үнэхээр маш асар их тэгээд би тэр өсөх ёстой, би уруудах ёстой гэд үнэхээр итгэлтэй байсан. Эхнийх нь үед нь. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсөн жил ч юм уу хэдэн жил ч юм дэ мэдэхгүй. Ямар ч үсэн 3 жилийн дотор л байх хэвээр. Тэгэхээр хэсэг хугацаа өнгөрөөд Баптист Иохан Есүс Христийг анзаараад ирсэн, сонсоол ирсэн. Тэгсэн чинь ингээл одоо өнөөдөр хараа л да. Хаан болох гэж байхад хаан болохгүйгээ зугатааж байгаа зү. 15,000 за бүр 5,000 ирчүүд гэж байгаа. За ирчүүдээр нь л тоолдог тоогоор нь те. Тэгэхээр 5,000 ирчүүд цуглаад хаан болох гэж нэг бодолтой. 5,000 дагалдагч нар. Тэгээд эдгээр чинь бүгд тулалдахад бэлэн хүмүүс байгаа даа байхгүй. Бүгд ромчуудыг үзэн ядчихсан. Бүгд те энд тухайн үед чинь бас 12 дагалдагчийн нэг Симон гэдэг хүн байгаа. Би Симон Петртэй андуурдаг байсан биш юм байлээ шүү. Бас нэг Симон байгаа. Тэр болохоор нөгөө Зиалот бүлэгмийн гишүүн. Зиалот гэдэг чинь нөгөө нэг юу бослог гаргадаг хүн байхгүй. Улс төрийн бослог гаргадаг. Ромын эсрэг, Херодын эсрэг бослог гаргадаг тийм одоо тулаанч нэг хүн тийм байсан. Тэгээ Петр ч гэсэн яалаа бас ингээл тулалдахад бэлэн сэлмээ барайл нөгөө нэг Гитсмендх залбирлын үеэр те дахилчийн баруун малх гэдэг нэртэй тэргүүн дахилчийн туслахын зарцын чихийг нь тасч авчихдээ штэ. Тэгээ тулалдахад бэлэн ерөөсө. Бүгд тэр 5,000 хүмүүс Есүс Христ яг тэр цаг мөчид те
бүгдийг цуглуул одоо бүгдээр Давидын хаан Давид чинь нөгөө хаанчлалаараа одоо нөгөө нэг яг л тухайн үеийнхээ нөхцөл байдлаараа тулалдаж л Израилийг нэгтгсэн шүү дээ. Саул хэдийг Давид хэдэн мянгыг ч хилөө. Саул мянгыг Давид юу гэдэг вүлээ хэдэн мянгыг асар их үржсэн байдлаар ингэж аллаа гэж Давидыг магтдаг. Тийм үе яг тийм үеэрээ бодцсон. Давидын хүү Есүс гэдэг энэ Христийн хиллэг нь. Гэтэл Бурхан Давидэд тэр мөнхийн хаанчлалыг амлахдаа анханасаа ерөөсөө сүнслэг хаанчлал биш ээ. Эдийн засгийн улс төрийн хаанчлал ерөөсөө яриаггүй. Ягаад тэгэхээр улс төрийн хаанчлал чинь зөвхөн энэ дэлхийн маш жижигхэн өчүүхэн байхгүй. Харин жинхэнэ мөнхөд үргэлжлэх ямар ч улс төрийн хаанчлалаас хамаагүй хүчтэй бүр ер бусын хаанчлалыг ярьж ирсэн. Тийм учраас бид нар хэрэгжүүлэлт товчхон дүгнэлт гаргах гэдэг юм бол бид нар номлол сонсохдоо итгэлийн амьдралаар өдөр болго ингээл амьдраад байгаа шүү дээ. Унтлаа, өглөө услаа, нар гарлаа, ажилдаа явлаа, өдөр нэг янз бүрийн болно. Тэр дунд чи юу болж ийн те сүнслэг ертөнцид юу болж ийн бурхан тантай ярьж гин үү ярихгүй байна уу гуйлтанд чинь хариулж гин үү үгүй гэж хэлж байгаа юм уу эсвэл юу гэж хэлж байгаа нэгэд нэг өдрийн амьдрал өнгөрлөө маргааш нь дахиад нэг өдөр ингээл амьдрал үргэлжлэл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дундаа бид итгэлийнхаа амьдралыг дүгнэхтэй тэнд аюул байгаа даа байхгүй энэ дотор бидний хуучин нөгөө нэг илчил 3 дээр хэлсэн ч өчтөр харж чадахын тулд нүдээ тослох тосыг надаас худалдаж ав гэж Есүс Лаудик чуулганы 7 дахь илчилт 3 дээр байгаа чуулганд хэлсэн. Та нар сохор байна, харалган сохор байна, нүцгэн байна, ядуу байна, гуйлгчин байна. Та нар өөрийгөө баян болж гин гэж хэлж байгаа. Та нар ямар өрөвдөлтэй байгаа мэдэхгүй байна гэд. Тэгээд нөгөө худалдаж ав гэдэг 4 зүйлийнх нь сүүлийнх нь 3 зүйлийнх нь нүдээ харж чадахын тулд тосыг худалдаж ав гэж байгаа. Тэгээд тэгэхгүй бол бид нэр яг одоо зөв харж ин тэгээ бас юун дээр байгаа штэ Ром дээр ч гэсэн байгаа загтлууд дээр те оюун санаагаа та нар шинчил гэж байгаа. Шинэ бүтээлийнхаа шинэ оюун санаагаа шинчлээ тэр шинчлэгдсэн сүнстэйгээ нэгдсэн ариун сүнстэй өөрийнхөө дахин төрсөн сүнстэйгээ нэгдсэн оюун санаагаа та нар шинчилж ингэж юм бодтой юм үйлдэл бодтой тэр нөгөө нэг юм алхам бодтой үйлдэл яриад байгаа байхгүй юу? Яг ингээ Библиэс судлаад яг бодоод хуучин ойлголтоо яг зэрэгсүүд тавьж ягаад хооронд нь мөргөлдүүлээд тэ бурхан надад хайртай юм чинь бид нарыг ерөөсөө өвдөхгүй байхыг хүсдэг. Одоо жишээ нь би ард гэдэг саяны ойлголт байгаа байхгүй юу? Гэтэл эн чинь яг Библийн дагуу 100% ойлголт биш байхгүй юу? Бурхан итгэгч хүмүүсүүдээ ерөөсөө өвдөхгүй энэ дэлхий дээр ямар ч өвчин тусахгүй гэж амлаагүй байхгүй юу? Исая 53 дээр байгаа тэр нөгөө нэг те түүний шарахаар мэдгээгдсэн гэд тэрийг яг Библийг судлахаар тэгж амлаагүй нь гарч ирдэг. Харин сүнслэг эдгэрлийг амлсан байдаг байхгүй юу? Сүнслэг эдгэрэл буюу яг гин нүглийн тэр сүнс нь үхэгдсэн байгааг эдгээдэг. Харин энэ дэлхий дээр махбод нь бол яг яах вэ хүү гэдгийг бид нар яг Библиэрээ судалж олж мэдэхгүй бол зүгээр л нөгөө нэг те одоо жишээ нь би та миний зүгээр насмаас хамаахгүй та миний хүүхэд байлаа гэж бодъё л доо. Тэгээ би таны аав чинь би баян би ерөөсөө надад би юр бүсийн нөгөө супер баатар шиг супер чадвартай өвчин шууд эдгээдэг. Есүсийг ярьж байгааз бурханыг. Тэгэнгүүтлээ ингээл би танд маш их хайртай таны төлөө би амиа хүртэл өгөхөд бэлэн яг Есүс шиг. Тэгээд тийм байлаа гэж боддог. Тэгэнгүүт нь таныг би чадвар нь боломж нь байгаа бол өвдөхгүй л ямар ч өвдөхгүй ерөөсөө зовоохгүй байх нь чинь хайрын илэрхийлэл гэдэг нэг ойлголт байгаа шүү дээ. Дэлхийлэг ойлголт байхгүй юм чинь. Дэлхийлэг одоо юу гэдэг нь бидний нэг юм бэрд нэг юм амар хийсвэртэй бэлэнчилсэн нэг ийм сэтгэлгээ. Гэтэл Библи өөр юм ярьдаг. Бүр өөр хэмжигдэхүүн хид хидэ алхмын цаатгыг ярьдаг. Яагаад гэвэл биднийг хайрлсан аварсан тэр бурхан нь өөрөө бидний энэ амьдарж байгаа энэ хэмжигдэхүүнд хязгаарлагддаггүй энэ тохирж ажилддаг байхгүй. Өчигдрийн чимээгүй цагаар бид нар үтсэн те 572 загсаар 15 мянган хүнийг хооллох цаана 12 сагс дүүрэн үлдэгдэл үлдсэн тэгж олон далхыг үржүүлэх юмыг талархлаар л хийсэн. Тэг яг яаж үрдсэнийг хинч мэдэж чадахгүй Библиэлд тэрийг дэлгэрэнгүй яриаггүй. Ягаад гэвэл тэнд шал өөр хууль үйлчилсэн байхгүй. Бүтээгч эзэн гэдгээ тэнд баталсан. Тэгэхээр бид нар өнөөдөр итгэлийн амьдралаар амьдрахдаа яг эзнийг л харна гэсэн санаа. Өөрсдийнхөө ойлголт хүлээлтийг биш. За тэгээ өнөөдрийнхэн хэсгээр гоцмоор оръё. Богинохон байгаа учраас. За орой 16 дугаар хэвчтэл орой болоход шав нар нь 50. За манай янз бүрийн юм биччихв. За
16 дугаар эшлэл орой болоход шав нар нь нуурын зүг бууж завинд суугаад нуурыг гатлан Капернаумыг зөвлөв. Түрүүн би ярьсан те. Есүс эндээс гол ойлгох ёстой юм. Есүс дагалдагч нараа өөрөө завинд суугаад Бетсайд руу яв гэж хэлсэн. Та бусад сайн мэдээний номуудыг харах юм бол тэгж байгаа. Бетсайд руу. Энэ яагаад чухал юм? Яагаад яг өнөөдөр Иохан дээр бичснийхэн дагуу биш бусад сайн мэдээний номуудыг нь хамтд нь гаргаж ирээд тэр саяны нэмэлт мэдээллийг ярих гээд байгаа вэ гэхлээр чухал байгаа даа байхгүй юу? Яагаад вэ гэхлээр Есүс бид нар урд нь үзсэн шүү дээ. Есүс ч өөрөө Бурхны хүү. Тэгээ өмнөх чимээгүүд цагууд дээр өөрийгөө Бурхны хүү гэдгээ тодорхой хэлсэн бүр яг амаараа. Бурхны хүү. Дотор нь ариун сүнс Бурхан хамт байгаа. Дээр нь ариун сүнс баптизм хүртгэхээс нь эхлээд үргэлж хамт байсан. Бүх гайхамшиг нь ариун сүнсний хүчээр хийгдэжсэн гэдгээ Матай 12 дээр тодорхой хэлсэн байгаа. Тэгэнгүүтлээ дээр нэмээд эцэг Бурхан Иохан 5:19 дээр хэлсэн шүү дээ. Би өөрөөсөө юу ч хийдэггүй. Бүх зүйлийг эцгийн хийсний дагуу хийсэн зүйлийг харж ижил хийдэг гэсэн санаа. Тэгэхээр гурлаар оршигч Бурхан гуруулаа хамт явсан байгаа даа. Үйлчлэлийнхэн 3 жилд байнга хамт байсан. Энэгээр юу хэлэх гээд байгаа вэ гэхээр би урд нь хэлжсэн omniscience гэдэг Бурханы мөн чанар байгаа. 3 omni байдаг шүү дээ. Omniscience, omnipotence, omnipresence гэдэг. Omniscience нь болохоор science гэдэг omni гэдэг нь бүх гэсэн үг байхгүй. Ард талд нь science нэмжиж байгаа. Тэгэхээр бүгдийг мэддэг гэсэн санаа. Бүгдийг гэдэгт өнгөрсөн одоо ирээдүй. Дээр нэмээд бүх хаана байгаа бүх зүйлийг мэднэ. Тэгээд тухайн зүйлийнхэн бүр дотор эд хэсгээд бүх зүйлийг мэднэ. Хийс сүр зүйлийг мэднэ. Үл харагдах зүйлийг мэднэ. Магадлалуудыг мэднэ. Бүр юуг бол юуг бүгдийг мэддэг Бурхан чинь omniscience гэдэг нь. Omnipotence гэдэг нь болохоор бүх хүч чадлын их үүсвэр, хамгийн дээд хүч чадал. Яг их үүсвэр ярьж байгаа. Яг нөгөө нар шиг одоо дэлхийн их үүсвэр шүү дээ, амьдралынх нь их үүсвэр. Тэгэхээр нарнаас бүр ингээд нарыг бүтээсэн бүр хамгийн дээд хүч чадал. Тэгээ omnipresence гэдэг болохоор presence гэдэг чинь орших гэсэн үг шүү дээ. Present одоо энэ орших, одоо цагч гэдэг юм уу. Тэгэхээр яг одоо энд орших. Тэгэхээр omnipresence гэдэг мөн чанар нь болохоор нэг цагт хаа сайгүй зэрэг орж чаддаг. Бүх юм дотор нь. Одоо надтай хамт байгаа. Надтай хамт байхдаа яаж байгаа вэ гэхээр миний нүдтэй, жигтэй, эдис, арьс, миний амьсгалж байгаа амьс зүрхэн дотор явж зүрхнээс шахагддаг судсаар явж байгаа цус мус гэд эдис бүх зүйл дотор Бурхан хаа сайгүй зэрэг орж яадаг байхгүй. Тийм учраас эхлэл дээр бүтээгдсэн тэр үг болгоныхын цаана үг нь хэрэгжиж байгаа энэ дэлхий чи одоо Бурхан өөрөө ажиллаж байгаа гэсэн санаа. Бурхан үргэлж ажиллаж байгаа, би ч гэсэн ажиллаж байгаа гэж Есүс бас хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ яагаад ярих гад чухал вэ гэхээр түрүүн шавнараа Есүс завинд суу гэдээ суулгасан. Завинд суу. Тэгээ Бетсайд руу яв. Би залбирчаа тэ араас нь Бетсайд дээр очиод тэнд уулзаач гэдэг юм иймэрхүү яриа болсон. Тэгэхээр тэгэнгүүтлээ яагаад энийг онцлоод байгаа вэ гэхээр хэсэгхэн хугацааны дараа Давид бишээ Галил нуурын яг голд нь. Галил нуур биш тэ. Одоо энэ дээр ингэж байгаа. Энэ дээр бол энэ дээр хэмжээ нь байна 19-ийг шавнар нь 25-аас 30 стадиа орчим газар сэлүүрдэд байтал Есүс нууран дээр алхан завинд төгөхийг хараад тэд айцгаалаа. 25-аас 30 стадиа буюу англиар бол 3-аас 4 миль гинэ. Километрлөө үржүүлэхээр ойролцоогоор 6 км. Тэгэхээр Галил нуурын өргөн нь байна шүү дээ, тэ 13 км. Өндөр нь болохоор урт нь 21 км. Тэгэхээр одоо энэ яг нэг өргөөшөө явсан аялал гэхгүй юу? Энэ доор нь болохоор 5000 хүнийг хоолсон. Дээшгээ Бетсайд руу явах гэж байгаа. Тэгсэн чинь өөдөөс нь салхиснаас болоод салхин тугдаад эргэнгүүтлээ яг голд нь очсон. Яг голд нь байгаа байхгүй юу? 13 км-ийн өргөнтэй газрын ойролцоогоор 6 км орчим ихэр голд нь байгааз яг голд нь байж исэн энэ үйл явдал. Тэгээ энд шуурга болсон хамгийн гол нь. Шуурга асар хүчтэй шуурга болсон. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр Есүс шуурга болохыг мэдчихсэн нь тодорхой байгаад байгаа байхгүй юу? Шуурга болохыг мэдчихсэн. Тэгээд мэдсээр үжиж Есүс Христ тагалдагч нараа завинд суулгаад явуулсан. Шуургатай нүүр тулуулахар гэсэн үг. Тэгээ өөрөө уулан дээр өөрөө тустай газар орхисон тэднийг. Тэднийг дангаар нь бие даалгаж явуулсан байгаа даа. Тэгээд Матай дээр байхаа. Матай 8 дээр байна шүү дээ, тэ. Бас яг адилхан нэг шуурга болдог. Нөгөө хоёр легион гэдэг нэртэй хоёр чөтгөр шүглсэн хүнийг эдгээ гэхээр чөтгөрийг нь хөөн зайлуулахар гэж ерөнхийдөө ойлгож болно, тэ. Тэр Галил нуурын нөгөө эрэг рүү тэр Декапол гэдэг газар руу ингээд
явхаар замдаа явж байгаа завин дотор Есүс унтчихийдэг. Матай 8 дээр байгаа. Тэгсэн чинь бас шуурга боллоо. Яг л адилхан Галил яг энэ хэсэг дээр. Тэгээд энэ тэр дунд бас адилхан бүгд айгаад үхлээ. Та биднийг үхэн танд хамаагүй юм ямаагүй юу гэд бас бөө юм болж байгаа. Тэр дунд Есүс уг нь эхний удаадаа Есүс хамт байсан. Гэтэл тэд нар үхлээ. Та биднийг үхэн танд хамаагүй юу. Уг нь хамт үхэж байгаа шүү дээ. Хэр үхвэсэн бол тийм болж байгаа. Гэтэл одоо энд яаж байгаа гэхээр Есүс тэднийг дангаар нь 10 хоёулангийн мэдсээр байгаа. Нөгөө omniscience гэдэг нь яриад байгаа юм тэр байхгүй юу? Бүгд ирээдүйд юу болохыг хэдэн цагийн дараа Галил нууранд шуур болно гэдгийг мэдчихсэн. Есүс хэлсэн шүү дээ. Иохан 5:19 дээр би өөрөөсөө юу ч хийдэггүй. Эцгийн харуулсныг л хийснийг л би хийдэг. Тэгэхээр эцэг гэдэг байгаа тэр эцэг бурхан чи өөрөө ирээдүйг мэддэг, өнгөрснийг мэддэг, одоо мэддэг. Өнгөрсөн одоо ирээдүй чинь түүний өмнө яг нэг ийм хэмжигдэхүүнд байдаг гэж байгаа байхгүй юу? Яваад өнгөрцөн биш. Тэгсэн мөртлөө тэн чинь бүтээлийнхаа замаар төгс ямар ч алдаа гаргадаггүй. Тэгэхээр тэнд шуурга болно гэдгийг мэдсээр өжиж албаар явуулсан гэдгийг цөмөрөө ойлгох хэрэгтэй. Тэгээд тэндээс цөмөрөө дараагаар нь нэг зүйлийг гаргаж ирээ. Тэгээд ерөнхийдөө бас сануулж байгаа юм байвал хилээд өндөрлөе. За тэгэхээр завинд суугаад нуурыг гатлан Капернаумыг зөвлөв. Хэдийнэ харанхуй болсон ч за энэ харанхуй гэдэг үг дээр нөгөө нэг Матай, Марк дээр болохоор шөнийн манааны 4-р цаг гэж байгаа байхгүй юу? Тэгээ нэмэлт танд хэрэг болох гэдэг үднээс би бас ингээд хуалцъя те. Шөнийн гэж байгаа шүү дээ. Израилийн еврей цагаараа бол шөнийн 12 цаг, өдрийн оройн 12 цаг, өдрийн 12 цаг хуваагддаг. Бидний энэ Ромын цагт олж гисэн AM PM гэдэг шүү дээ. Яг л 12 AM PM өглөө. Тэгэхээр Израиль нь болохоор яг нөгөө нэг юм нартайгаа нарнаас хамаарч. Тэгэхээр шинэ өдөр хизээ эхэлдэг вэ гэхээр оройны 6 цагаас эхэлдэг. Тэгээд ерөнхийдөө нар мандах, нар жаргах цаг гэж ер нь ойролцоогоор тэр хавцаа. Тэгэхээр яг 6 цагаас эхлээд 6, 7, 8, 9 гэд энэ ихний 3 цаг нь болохоор шөнийн манааны ихний мана, 1-р мана. Тэгээд шинэ өдрийн гэсэн үг шүү дээ. Шинэ өдөр шөнөөр эхэлдэг байхгүй. Библич гэсэн эхлэл номдөө ч гэсэн тэгж байгаа. Энэ хүү үдэш болоод өглөө болсон нь анхны өдөр байлаа гэд. Дандаа үдшээр эхэлдэг байхгүй. Үдшээр шөнөөр амралтаар гэж та ойлгож болно. Сүнслэг цаана ч гэсэн амралтаар эзэн дандаа шинэ өдрийг эхлүүлдэг. Одоо ч гэсэн бид нар тэгдэг те. За тэгэхээр эхний манаа тэр шөнийн 1-р манаа тэгдэг. Тэгээд шөнийн 2-р манаа нь 9-оос 10, 11, 12 гээд шөнийн 2-р манаа. Тэгээд одоо шүн дунд гэсэн үг шүү дээ те. 12-оос 1, 2, 3 гээд 3-р манаа. Тэгээд хамгийн сүүлийн буюу 4-р манаа нь яаж байгаа гэхээр одоо шүн дундын 4-өөс 5 биш ээ 3-аас 4, 5, 6 гээд баг өглөө нар мандах ойролцоогоор 6 хүртэл 4-р манаа байхгүй. Тэгэхээр энэ 4-р манаа бас яг сүнслэг та юм сонсч байсан бол их чухал манаа гэж ярьд юм байлээ. Яг энэ үед ерөнхийдөө хүмүүс их залбирдаг. Энэ үед асар олон юм болсон. Есүс бас яг энэ 4-р манааны үед амилсан гэж байна. Амилсан гэсэн юм байна. Тэгээ одоо энэ дээр бас 4-р манааны үед болж байгаа юм. Тэгээд олон юм 4-р манаан дээр болсон гинэ. Библийн олон үйл явдлууд энэ 4-р манааны үед болж исэн. Жигсаалтууд байсан. Би яг бүгдийг айхтар харж амжсангүй. Тэгэхээр яг энэ цаг үед шүн дунд гэсэн үг байхгүй юу? Шүнд 3-аас 4, 5, 6 гэдэг энэ хэсэг цагийн хугацаанд шүн дунд тас харанхгүй байхад 1-р, 2-р энэ чинь алгасал баяр үеэр болж байгаа. Алгасал баяр хизээ болдог гэж танд би өчигдөр хуваалцлаа. Хаврын ихэнх сард болдог. Хавар. Тэгэхээр ерөнхийдөө хавар болдог гэсэн үг. Тэгэхээр маш хүүтэн штэ. Тэгэхээр асар хүүтэн, тэгээ шүн дунд, тэгээд нөгөө нэг энэ Галил нуур чи өөрөө тэр хідэн уулынхаа голд байдаг учраас ингээд хідэн уулын ам дагаж асар тийм үе гинт салхилдаг гинэ. Тэгээ эн чинь нөгөө мундаг мэрэгчлэлтэй загасчихэд штэ. Тэр Бецад гэдэг чинь Симон Петр, Андрэ, Яаков, Йохан, Филипп зэргийн эдгээрийн хот нь багхгүй юу? Төрлөх хот нь. Тэгээ бүгд энд чинь насаараа загасчилсан. Тэгээд энэ ганц Галил нуурандаа насаараа загасчилсан. Түрүү хэмжээг нь хэлсэн те 21 км урттай 13 км өргөнтэй ийм л нууран дээ. Тэгээд ийм жижиг иймэрхүү нууран мөртлөө гинт салхилдаг. Ягаад тэр уулын ам дагаж олон тэр урсгалтай салхиуд орж ирээл шуурга үүсгэждэг. Тэгэхээр асар хүчтэй, аимчтай, аюултай шуургаас учраас түрүү Матай 8 дээр бас те Петр нөгөө загасчд чинь тэгж байгаа штэ. Бид үхлээ. Нөгөө аюултай шуурга чинь гараад ирлээ. Та биднийг авраач, бидний үххэн танд хамаагүй юу гэд. Тэгэхээр тим ихнийхтэр болсон. Одоо бол тэгж хийх хүн байхгүй. Есүс байхгүй.
Зөвхөн 10 хоёулахна. Тэгээ ийм юм болж байгаа байхгүй. Тэгэхээр энийг Есүс Христ мэдсээр үжиж яагаад Библиэл дээр мэдсээр үжиж гэж бид дүгнэх гээд байгаа түрүүн билсэн шүү дээ. Матай, Марк дээр таарах англи хэл дээр харах юм бол Есүс бүр тэднийг өөрөө суулгасан гэдэг үг байгаа байхгүй юу? Иохан дээр бол байхгүй. Иохны бичиж байгаа тэр бичлэгийн зорилгонд нь яг энэ нэг хамаагүй байсан юм шиг байгаа. Тэгэхээр Матай, Марк дээр дэлгэрэнгүй байгаа. Тэгэхээр өөрөө суулгасан. Тэгэнгүүтлээ за тэгээд энэ бүүн шуур болж байгаа. Тэгээд Матай, Марк дээр бас анзаарах юм бол Есүс уулан дээрээс харж исэн байгаа даа. Та анзаарах юм бол Марк дээр байгаа. Би энд байна уу юу? Салхи сөрөн явж байсан тул шавнар нь одоо энэ дээр Марк 6-гийн 48 дээр гинэ. За 47-оос орой болоход завь нуурын дунд харин Есүс ганцаараа газар дээр гэж буюу уулан дээр гэсэн үг байхгүй. Газар дээр байв. 48 салхи сөрөн явж байсан тул шавнар нь сэлүүрдэн хүчээ барж бүг Есүс хараад шөнийн 4 дахь манааны үеэр нууран дээгүүр алхаж тэднийг зүглэн ирэв. Яг энэ дээр сонирхолтой юм байгаа. Тэдний хажуугаар нь өнгөрөхөөр явж байтал. Яг дагалдагч нар руу явсан мөртлөө дагалдагч нар дээр очих гэж тэр усан дээр алхаж байгаа байхгүй юу? За усан дээр алхахыг дараагаар нь бас шинэ ойлгосон юм байвал цөмөр хаваалцъя. Тэгэхээр дагалдагч нар руугаа явж байгаа мөртлөө яг очихдоо хажуугаар нь явах гэж байгаа юм шиг ийм дүр эсгэж байгаа юм шиг нэг ийм юм харагдаж байгаа. Тэр бас ямар зоригтой. Ер нь тэр шуурган дунд дагалдагч нараа илгээсэн байгаа даахгүй. Тэгэхээр энэ бол маш чухал ойлголт байгаа. Би бас хэд хэдэн ишлэл гаргалаа. Иохан 16-гийн 33 дээр. Иохан 16-гийн 33 дээр миний дотор та нар амар амгалан байг гэж би та нарт энэ зүйлсийг хэллээ. ертөнцид та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байх тун би ертөнцийг ялсан гэж айлтлаа. Асар олон ишлэл байгаа. Одоо энэ дээр миний дотор та нар амар амгалан байг гэж би та нарт энэ зүйлсийг хэллээ. ертөнцид та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байх тун би ертөнцийг ялсан гэж айлтлаа. ертөнцид бид нар зовлонтой байна. Зовлон. Одоо бас хэд ишлэлээр илүү тодорхой гарч ирнэ. Зовлонтой байх мөртлөө миний дотор амар амгалан бай гэдэг байгаа юм. Яагаад вэ гэхээр тэг зоригтой бай гэж байгаа. Яагаад гэвэл сүүлийн хэсэг дээр би ертөнцийг ялсан гэж айлтлаа. Ялсан нэгний дотор бид оршсон мөн чанартайгаар тулаанд байх гэдэг байгаа байхгүй юу? Тулаан руу илгээгдсэн. Түүнээсээ энэ дэлхий дээр Тэнгэрийн улс яг бодиттой биш байхгүй юу? Нэг холилдсон Тэнгэрийн холилдсон хаанчлалыг гэж хэлж болохоор ийм төлөв байдалд байгаа гэж та ойлгох хэрэгтэй. Энэ дэлхий дээр байгаа мөртлөө Тэнгэрийн хаанчлал энэ дэлхий дээр ирсэн. Дэлхий дээр одоо юу гэдэг юм бодиттой ялалтай байгуулсан загалмай дээр итгэсэн хүмүүс энэ дэлхий дээр байгаа байхгүй. Тийм учраас зовлон байна, тулаан байна. Гэхдээ амар амгалан байх боломжтой. Ямар үед ихээр зөвхөн ялсан нэгний дотор л байгаа цагт. Хэрвээ ялсан нэгний дотор байхгүй бол нөгөө зовлон нь бид нарыг улам хүнд болгоно л гэсэн үг. За дараагийн ишлэл. Ром 8:28 угаас Ром 8:28-аас 30 гэсэн хэсэг дээр бид нар мэдэн штэ Ром 8:28 дээр Бурхныг хайрладаг түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг гэдгийг бид мэднэ. Бүх юм гэдэг дээр түрүүний ярьж байгаа зовлон, сорилт, элдв янзын шалгалт, янз бүрийн юм орж байгаа. Гол нь хоёр энэ нөхцөл танд байна уу, надад байна уу? Тэрнээс хамаарат бидний сайн сайхны төлөө юу үгүй юу гэдгийг шийдэгдэнэ. Хэрвээ хардаа Ром 8:28 дээр ингэж штэ. Нэгдүгээрт Бурхныг хайрладаг. Хоёрдугаарт түүний зорилгын дагуу дуудагдсан. Бурхныг хайрладаг бол бид Бурхны тушаалыг нь хайрлан тодорхой. Бурхны тушаал нь юу гэж байгаа вэ? Хөршөө өөрийн адил гэж хуучин гэрээнд хэлсэн. Шинэ гэрээнд Есүс намайг яаж хайрлсны адил би биенээ хайрл. Тэгэхээр Есүс яаж хайрлсан юм? Тийм учраас тэгэл судлана. Яг тэрүүгээр хайрлана гэсэн. Гэмтнүүдийг аврахаар Есүс ирсэн. Тэгэхээр бид гэмтнүүдийг дайснаа хайрлана гэсэн. Дайснаа хайрлж байгаа бол бид Есүс Бурхан эзнээ хайрлж байгаа гэсэн. Хэрвээ Бурхан эзнээ хайрлж байгаа бол Ром 8:28 дээр хэлсэн дагуу бидэнд тохиолддог бүх зүйл бидний сайн сайхны төлөө ажиллаж эхэлж байгаа байхгүй юу? Угаасаа ажиллаж байгаа. Тэгэхээр бид тэр ертөнц рүү, тэр тогтолцоо руу бид орох гол юм нэг Иохан 3 дээр хэлсэн ус ба дээрээс дахин төрөх буюу Бурхны хаанчлалаар л төрнө. Тэгээ Бурхны охид хүүгүүд болоод Бурхнаа хайрлна. Нэгдүгээрт, хоёрдугаарт түүний зорилгын дагуу дуудагдсан. Матай 6:33-д юуны төрөнд Бурхны хаанчл болон зөвхт байдлыг хай.
Бурхны хаанчлал, зөвхт байдал. Бурхны зөвхт байдал гэдэг нь Есүс Христийн дотор Бурхны хаанчлалын Есүс Христийн дотор үргэлжлүүлэн амьдрах. Тэр нь юу юм? Нөгөө нэг ярьдаг те бусдын авралын төлөө, бусдын төлөө амьдрах. Тэгэхээр бид Бурхнаа хайрлаж, бусдыг хайрлаад амьдрж байгаа амьдралын минь зорилго бол бусдын авралын төлөө байгаад энэ дээр л үргэлж энэ дээр бид нар бодож үүний төлөө бидний хийдэг сонголт Монголд байгаа цагт энэ нөхцөл шүү дээ, асар том нөхцөл шүү. Энэ нөхцөлийг ойлгохгүйгээр энэ нөхцөлийг үл тоомсорлох юм бол бид гуйхад өөгдөхгүй байхгүй да. Есүсийн нэрээр гуйдаг штэ бид. Есүсийн нэр нь өөрөө юу юм? Саяны ярьсан хоёр ойлголт. Ром 10 дээр хэлдэг те зүрхэндээ итгэн зөвхт байдал хүч амаараа хүлэмжшин авралт хүрнэ. Есүсийн нэр гэдэг энэ дотор чинь саяны одоо энэ Ром 8:28 ярьж байгаа байхгүй. Бурхныг хайрладаг, Бурхны түүний зорилгын дагуу. Бурхан гэдэг нь Есүсийн хамгийн бодиттой дүр төрх бол Есүс. Есүсийг хайрладаг, Есүсийн зорилгын дагуу дуудагдсан, дуудлаганд хариулаад тэр дуудлагаараа амьдарж байгаа хүн бүх зүйл бидний сайн сайхны төлөө ажиллана. Гэхдээ тэр дунд зовлон хүртэл байгаа. Шалгуур сорилт, итгэлийн сорилт хүртэл байгаа. Гим нүглийнх биш шүү. Итгэлийн сорилт хүртэл байгаа. Тэгэхээр тэр сорилт чинь өнөөдрийн бидний үзэж байгаа энэ хэсгээр бас илэрж байгаа байхгүй. Есүс хардаа ийм байгаа. Айдас гэдэг зүйл биш үү те? Асар аюултай. Айдас итгэл хоёр зэрэг явах боломжгүй байдаг байхгүй. Аюултай. Айдас хүний нүдийг сохолдог. Тэгээд энэ шуурга яг тийм байгаад байгаа байхгүй. Энэ шуурга чинь бодиттой энэ амьдралын шуурга гэж хэлж болно. Өнөөдөр бол яг бодиттой Галил нууран дээр шуурга болж штэ. Энэ үедээ тэд нар айдсан тархийг нь бүр ингээд нөгөө өмнө болсон 5,000 ирчүүдийг хоолсон гайхамшиг миний тэгээ Мата 8 дээр чи яалаа нуурыг намдаасан шуургыг намдаасан тэр нь өмнө болсон юм уу дараа болсон юм уу би сая судалж амжсангүй. Ямар ч үсэн гэсэн асар олон гайхамшиг болсон. Тэр Есүсийг мэддэг итгэлийг шууд ямар ч хэрэггүй юм шиг хаяад яг өмнө харагдаж байгаа тэр шуурга нэгдүгээр харанхгүй шөнийн 4-р мана дээр нэмээд алгасал баяр буюу хавар хүүтэнд болж байгаа. Тэгээ шуургач асар өндөр давлгаанууд. Тэгээ тэдний завь чинь тэгээ асар том хөлөг онгот биш завь шүү дээ. Зүгээр загасчны завь. Тэгэхээр үхэл ирж байгаа. Тэгээ энэ үед айдас нь нөгөө Есүс тэр биднийг аварсан Есүс тэр Есүс нь ямар хүч чадалтай, ямар агуу бурхан билээ мэлээ. Тэр нөгөө итгэл нь айдас нь дарж байгаа байхгүй. Тэгэхээр айдас гэдэг бол маш аюултай. Тэгэхээр Есүс энэ шуургатай тулсан зорилго нь дараа нь амьдрал дээр нь Есүс Христ ч угаасаа ингээ 3 жил үйлчлээ. Тэгээд загалмай дээр үхээд бүх тэр сүнслэг хийх ёстой ялалтаа хийгээд 3 хоногийн дараа амьлаа. Тэгээд нэг хэсэг хугацааны дараа дээшээ өргөгдөөд ариун сүнс бууж ирээд жинхэнэ эндрийн яг Есүс байхгүй үед яг бие даасан амьдрал нь эхлэн штэ. Тэр үед бүгдээрээ яг бодиттой амьдралын шуургатай тулна гэдэг Есүс мэдчихсэн учраас тэрэнд нь бэлдэж байгаа байхгүй юу? Бэлтгэл. Тэгээ одоо энэ дээр юм байгаа. Яаков 1 дээр бас их чухал ишлэл байгаа. Яаков 1-ийн 2-оос 4 дээр тэгээ 12 дугаар ишлэл. За би уншия. Яаков 1-ийн 2 ах トゥ нар минь элдвийн гэж байгаа шүү. Ян зүрийн гэдэг үг. Ян зүрийн элдвийн сорилтонд орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Яагаад тэгвэл түрүүн Ром 8:28 дээр юу гэлээ? Би Бурхныг хайрладаг. Би Бурхны зорилгын дагуу амьдарж байгаа. Гол юм нь те би өөрөө яг хаанчлалын ялагчийн түрүүн бас Иохан 16:33 дээр байсан шүү дээ. ертөнцийг Есүс ялсан. Тийм учраас зовлон дотроо бид амар тайван байх боломжтой болж байгаа байхгүй. Тэгэхээр иймд гол бид Есүсийн ялагчийн дотор орсон л байгаа бол Есүсийн дотор байгаа л болвол нөхцөл байгааз байгаа л болвол өнөөдрийн одоо энэ Яаков 1-ийн 2-р 2-оос 4-р ишлэл яг биелэх боломжтой. Хэрвээ байхгүй бол боломжгүй байхгүй. Тэр нь юу вэ? Ах トゥ нар минь элдвийн сорилтонд орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Ян зүрийн сорилт, элдвийн төрөл бүрийн сорилт, итгэлийн сорилт. Итгэлийн сорилт чинь үргэлж хэцүү мэдрэмж төрүүлдэг. Сорилт буюу шалгалт гэсэн үг шүү дээ. Ер нь альва ямар ч шалгалт дандаа тухайн хүнийг яг энэ төвшөнд байна уу, энэ төвшөнд хүрж үү гэдгийг шалгадаг шүү дээ. Янз бүрийн спорт, мэдлэг бүх юм алгаа байхгүй. Дандаа тэг нэг юм биднийг ингэж нөгөө нэг юм дээрээс нь дарсан тэгэж те ингэж шалгаж шүүдэг. Тэгэхээр тэр үедээ бид баяр хөөр гэж үз. Хоёрдугаар ишлэл итгэлд яагаад
Итгэлийн чинь шалгуур хатуужил гэдэг нь яг дэвчээр гэдэг үг байгаа байхгүй. Итгэлийн чинь шалгуур хатуужил дэвчээрт хүргэдгийг та нар мэдэх билээ. Хатуужил дэвчээр гэдэг нэг тийм зүйлийн төлөө итгэлийн аливаа сорилт шалгуур байдаг байгаа байхгүй. Одоо өнөөдрийн Чимээгзагийн гол Галил нууранд болсон шуургач гэсэн яг л тийм зүйлийн төлөө л Есүс тэднийг мэдсээр өжиж завинд суулгасан. За хатуужил Яаков 1:3 итгэлийн чинь шалгуур хатуужилд хүргэдгийг, хатуучлыг бий болгодгийг, дэвчээр бий болгодгийг ариун сүнсний үр жимс байгааз гэдгийг та мэдэх үлээ. 4-р эшлэл хатуужил дэвчээр нь төгс үүл бай гэж байгаа. Яг англи хэлээр ингээ харахаар хатуужил дэвчээр нь төгс бүрэн потенциалаараа дэвчээрээ та нар бүрэн төгсөөр ажилуул гэсэн санаа. Ажилуулж сурах гэсэн санаа байгаа байхгүй юу? Төгс үүл байг. Төгсөөр дэвчээр нь хатуужлан төгсөөр үйлдэгдэх тэр чанарт нь та нар хүрэх хэрэгтэй. Тэгж сурах гэсэн санаа байгаад байгаа. Жохон юу гэдэг надад ийм л дэвчээрийн хязгаар байна. Инээс илүү чадахгүй биш ингээд яг бүр ингээд дэвчээр гэдгийг бүр ингэж хамгийн мундагаар нь гэдэг юм одоо юу гэж илэрхийлгүү те хатуужлан төгс үүл байг тэгвэл та нар төгс бүрэн бүтэн юугаач тутахгүй. Энийний цаана зүгээр нэг юм яг тодорхой те эд баялаг те нэр алдар гэсэн тодорхой юм байхгүй юм шиг мөртлөө энэ үгний чинь цаана асар чухал байгаа байхгүй юу. Тэгвэл та нар төгс гэдэг нь үг чинь юр болсон үг бүрэн бүтэн юугаарч тутахгүй. Эний чинь цаана юу орох байхгүй. Юр болсон юм үг байхгүй юм чинь. Нөгөө хоосон чек гэдэгтэй яг адилхан. Энэ дотор ариун сүнс юу ямар бэлэг авьяас ямар хангамж өгөгдөн. Гэхдээ эний төлөө яах вэ гэхээр амьдрал дээр байгаа зовлон бэрхшээл итгэлийн их шүү. Гмийн сорилт гэж битгий бодорой. Гмийн сорилт бол арай өөр юм яригддаг. Сүнсээр алах хэрэгтэй гим тэ завхаарлыг бол завхаарлаас зүхт мухт гэдээ олон юм ярьж байгаа. Итгэлийн сорилтыг бол яадаг вэ гэхээр дундуур нь туулаж гарах л ёстой байдаг байхгүй. Гим нүглийн сорилт бол ерөөсө дандаа бузар муугийн замаас хол баймаа гим завхаарлаас зүхтаа тэ нэг нүдээ сохол мохол гэж ерөөсө тийм нэг дандаа нэг тийм хуучин хүнээ өхүүлэх холдох зүхтаа хаях юм ярьдаг. Итгэлийн сорилт бол дундуур нь бүр туулан гарах, дэвчиж гарах ингээд бүр сэлмээр сээчээд байгууд шархуудыг аваад тэгээ дундуур нь ингээд гардаг юм ярьдаг. Хэцүү мэдээж. Гэхдээ түрүүн хэлсэн шүү дээ. Иохан 16-гийн 33 дээр миний дотор та нар амар амгалан байг. Тэр сийчүүлж, чулуугаар нүдүүлж, галт суманд оногдож байхдаа амар амгалан байг гэж байхын тулд гэсэн үг. Байг гэж би та нарт эдгээр зүйлийг хэллээ. ертөнцид та нар зовлонтой байна. Гэвч зоригтой гэж байгаа. Зориг ярддаг, төвчээр ярддаг. Зориг гэдэг чи юу юм? Яг айдсыг бүр мэдэрж ижил зориг нь гарч ирнэ шүү дээ. Айдс мэдрээгүй зориг гэдэг юм ерөөсөө ярихдаггүй, зоригийн хэрэгцээ гарч ирэхгүй. Яг айдс мэдрэгдэд бүр яг ингээд тулаад ирэхээр бүр төвчээ дундуур нь за өхөл өөхөх гэд дундуур нь гарч агаад бүр амнасаа үл хайрлаад дундуур нь цаана байгаа нэг юмны төлөө дундуур нь бүр ингээд хэвээр гарч байгаа зүйл чинь тэгсний дараа тэр чинь зориг болдог шүү дээ. Тэгээд тэрэн сүулдэ дуршлаг болж хувирдаг. Тэгэхээр та нар зоригтой бай. Тэгвэл яагаад ингэж зориглох юм? Өвчүүл яах юм бэ? Ингээд дундуур нь ингээд дайраад гарсан чинь тэр намайг шууд мөргөөл би өвчүүл яах юм бэ гэхээр үгүй. 16-гийн Иохан 16-гийн 33-ын сүүлийн өгүүлбэр би ертөнцийг ялсан гэж айлдлаа гэж байгааз. Дүү дундуур нь зүгээр л гар. Өвчин мэдрэн сорив бий болох байх. Тэ? Гэхдээ тэр нь бүр төгс болгодог байгаад байгаа байхгүй бид нарыг. Тэгээд цаана яалтчгүй гарна. Яагаад гэхээр ертөнцийг ялсан гэсэн байхгүй юу? Тийм учраас тэр Паулын гайхалтай амьдрал байна те. Баах юм ярьдаг шүү дээ. Би тэдэн удаа тэгсэн ингэсэн, тэдэн удаа үхэлтэй тэдэн удаа нүрт болсон, тэдэн удаа те хөлөг онгоцны сүрэлд орж ирсэн, чулуугаар зохиулж өгөх шахсан махсан гэж баах юм ярьдаг. Тэгээд бариандаа амжилттай орлоо. Би уралдаанаа дуусглаа гэд толгоогоо завчуулах гэж байхдаа ярьсан шүү дээ энэ үгийг. Тэгээд сүүлдээ толгоогоо завчуулаад дуусчаа. Тэгэхээр 12 элч нар шүү дээ бүгдээрээ сүүлдээ үхсэн. Бүгдээрээ итгэлийнхэн төлөө мартер гэдэг те итгэлийнхэн төлөө амиа золиослогч болж бүгд үхсэн байгаа даа байхгүй. Яг одоо энэ Иохан номыг бичиж байгаа Иохан л жам ёсороо
насныхаа эцэст үхсэн. Тэгтээ наан нь Иоханнаас алах гэж хор өгжсэн гинэ. Тэгээд Иохан тэр хор өгөөд үхлийн хорыг уугаад Иохан амьд гарсан. Эзэн амьд үлдээсэн. Тэрнээс биш яг л тэр юу гэдэг эзний оролцоо байгаагүйсэн бол адилхан 12 12 удаа өөхөх байсан. Тэгсэн бол одоо энэ Иохан ном ч бичигдэхгүй, Иохан номууд бичигдэхгүй, илчилт ном бичигдэхгүй байсан байхгүй юу? Иохан ном бол юу гэлээ нэлээд сүүл бичигдсэн юм байлээ. Ер нь Иоханы номууд, Дамаа илчилт ном, Иохан ном бол баг манай энэ 80-аад оны, 80-аас 90-ад оны хооронд номууд бичигдсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрнээс өмнө үхэгч аюул байсан. Бус нь бол бүгд үхсэн байгаад байгаа юм. Тэр утгаараа шинэ гэрээний номууд бүгдээрээ ихэнд бичигдсэн. Үхэхээс өмнө. Тэгээ Паул хүртэл сүлдээ толгоогоо завчуул дуусч байгаа. Тэгэхээр энэ бүгд яагаад ярьж байгаа вэ гэхээр амьдралын нэг шуурга нь ирээдүйд Есүс тэдний амьдрал бүгд тэдний итгэлийнхэн төлөө шуурга дундуур нь гарна гэдгийг мэдчихсэн учраас хамт байгаа 3 жилийнхаа хугацаанд тэднийг бэлдэх шаардлагатай байсан байхгүй. Тэр утгаараа удахгүй хэдэн цагийн дараа шөнийн 4-р манаанд болох тэр шуургатай тэднийг нүүр тулуулсан байгаад байгаа. За тэгээ шуурган дунд ингээ бөө юм болж исэн ингээл өгөхгүй л те. Тэгжсэн чинь шөнийн 4-р манааны үеэр Есүс өөрсдийг нь чиглээд усан дээр алхаад ирж ирсэн. За усан дээр алхах нь бол ойлгомжтой. Яг нөгөө өмнөх өчигдрийн чимээг цаг дээр үздсэнчлэн байгалийн нөгөө живдэг штэ хүндийн хууль одоо юу гэдэг те таталцлын хууль хүндийн хуулийг бас давсан гайхамшиг үйлдсэн байгаа усан дээр алхсан. Тэгэхээр тэр бол гайхамшиг угаасаа тэр нь хүртэл юр болсон. Гэхдээ өнөөдрийн хэсэг дээр бол тэр гайхамшигаас илүү тэр дагалдагч нарын тэр шуурган дундах тэр аюултай шуурган дундах айдас нь итгэл болж солигдох тэр шилжилтийн төлөө өнөөдрийн гайхамшиг явагдаад байгаа байхгүй юу. За тэгээд яг айдас дундаа байж исэн чинь тэд нар яасан гэж Иохан дээр нь байна хараатах юм. Шав нар нь 25-аас 30 стадиа орчим газар сэлүүдэд байтал Есүс нууран дээгүүр алхан завинд дөхөхийг хараад тэд айцгаалаа гэж байгаа юм. За энэ ингээл болоо зөвхөн айцгаалаа. Харин Матай Марктар бол юу гэж байгаа вэ гэхээр тэд өөдөөс нь тэгээ хав арангүй шөнийн 3-аас 6 цагийн хооронд тэр нөгөө нэг юу гэдэг үүр цайхын өмнөх хэсэг байхгүй юу. Тэгэхдээ ерөнхийдөө бол харанхуу гэж хэсэг байгаа. Тэр утгаараа Есүсийг усан дээр алхаад өөдөөс нь ирж яваа нэг юм бүрэлдсэн нэг юм дүрсийг яг шууд хараад эзэн байна нэгэ те тэгж танихад жоохон асуудалтай тийм одоо юу гэдэг тийм нөгөө бөөн шуурганд байгаа шүү дээ. Тэгэхээр Есүсийг хараад таниагүй. Нэгдүгээр, хоёрдугаарт яг магадгүй дүр төрхөөрөө харагдсан ч тэд тань чадахгүй байсан баг. Яагаад тэгэхээр усан дээр хин нэгэн хүн алхаад явж гин гэдэг чинь ойлгохыг харахгүй. Тэгээ тийм учраас Марк Матай дээр сүнс байна гэж хэлсэн. Сүнс байна, сүнс. Тэгээ бүгд айсан. Тэр үед Есүс юу гэж хэлж байгаа вэ гэхээр өнөөдөр бас байгаа та Есүс тэдэнд би байна. Би байна. Бүү гэж хэлж байгаа. Тэгээ энэ үг нь шүү дээ те. Яг түүхэн үйл явдлаар бол мэдээж одоо энэ ингээ дунд нь явж гин. Харин бидний амьдрал дээр бас яг адилхан бас байдаг. Яг ингээ зовлон зүдгүүр ингээ те амьдрал дээр яг ингээ төсөөлж исэн хүлээлтээс гинт юм өөрөө ирчихдэг амьдрал дээр өөр юм болдог. Би яг ингээ үгдээ өөрөөсөө шалтгааллах юм хийгээд байхад амьдрал шал өөр юмыг ингээ өмнө гаргаад ирдэг. Тэг яг хинээс гэдгийг бид нар мэдэхгүй те ямар зоригтой намайг алах гээд байгаа мó эсвэл намайг улам одоо нөгөө нэг энэ сорилтын зориг чинь бид нарыг улам илүү төгс болгохын тулд гэж штэ. Тэхийн тулд юм мэдэхгүй зүгээр л муухай хэцүү нэг юм гараал ирдэг. Тэгээ тэр үедээ бид нар ерөнхийдөө яах вэ гэхээр нөгөө нэг одоо юу гэдэг юу тайлбар хэцүү. Тэгээд Есүс тэ тэр тухайн тэр нэг юм мэдрэмжэн дээр асар их фокус тавиад Есүсийг бодох бодол маань мэдхгүй одоо тухайн үед би нэг айхтар амар олон зовлон үдсэн хүн биш ч гэсэн тодорхой хэмжээнд 35 наслахта янз бүр юм үдсэн. Тэгэхээр тэр дунд чинь ингээд нэг юм одоо юу гэдэг тухайн мэдрэмжил тухайн тэр нэг нөхцөлийг л цаана даван гарах энэ нөхцөлийг шийдэхин тулд би тэ сэлвэртгүү яаж сэлвэртгүү нөгөө дуршлагаа бодоод загасчин эдгээр бүгд загасчихэд ч тэ. Тэгэхээр за энэ тэр нэг давлгааг л харна гэсэн үг ерөнхийдөө. Давлгаа тэр нэг ихний давлгаа ирлээ завныхаа уршууг одоо яадын хэрвээ хажуугаараа ер нь бол бид нэр гадарлаа штэ тэ. Давлгаа ирэхэд зав хажуугаараа байвал хөмрөн штэ. Тэгэхээр яг давлгаа өөдөөс ирж ялаж бодоход завийнхаа хуршууг ер нь гэдэг бол давлгаа руу зүсч орохын тулд ерөнхийдөө
гаргадаг байх гэсэн надад таамаагүй. Тэгэхээр янз бүрийн иймэрхүү туршлага бодоод ингээд ихний давалгаа сэлүүр дээрээ гэл өгөхгүй тулд ингээд бүгд ингээд бөө юм болно шүү дээ чинь. Тэгэл ус мус яагаа тэгэл тэнгуүтэ нэгэн давалгаагаар дуусахгүй шүү дээ. Том далайн тэнгисийн шуурга болвол тэгээд чинь бүр хідэн салхи ингээд зэрэг баг хуу салхи шиг амар юм болж байгаа. Тэгэхээр чи тэгэл ингээд өмнө гол фокус нь ерөнхийдөө эхний асуудал. За эхний асуудлыг цөмөрөө шийдцгээгээл бүгдээрээ амьдрал дээрээ те. За юу яах вэ? Мөнгө төгрөг зээлдэх хүн байна уу? Зарах юм юу байна уу? Эсвэл бол те. За одоо хүнээс гуйх юм уу гэл ерөөсө тэр асуудлыг л бодно шүү дээ бид нар угаасаа. Ийм л дорой хязгаарлагдмал хүмүүс. Тэгэхээр өнөөдөр хардаа энэ дээр бас нэг иймэрхүү юм болоод байгаа байхгүй юу? Есүс яг ийм бөө юм болж исэн чи гинт нэг ийм шашинлаг нэг ийм дүрх анзаарч байгаа байхгүй юу? Шашинлаг гэж би албаар хэлж байгаа шүү. Зүгээр бодиттой амьдралын ингээл нэг янз бүрийн юм ингээл болоол те. Нөгөө нэг шүүх хурал муурал те одоо юу гэдэг газрын бичиг гээл ингээл амьдралын яг бодиттой нэг болдог юм дунд ингээ байж гинт ингээл нэг юм одоо хин нэг нь итгэлийн найз ч юм уу пастор ч юм уу хинж үдэн те эсвэл ингээл фэсер ч юм уу нэг юм тэг инк гээл нэг юм те одоо нөгөө нэг юм итгэлийн нэг юм хандлага бид нар рүү ирдэг штэ тэнгүүтэл тэр үед яах вэ юу Есүс бараг л арайч тэгж хэлэхгүй гэхдээ дотроо л те харин тэ мэднэ л дээ гэхдээ энд нэг өөр юм энэ дараагийн давлгаа тэр яах вэ галс сэлүүрдэхгүй бол наадах чи яах вэ гэн нэг иймэрхүү Есүсийг таних уугүй юу гэдэг биш тэр утгаараа шууд хараад сүнс байна гэж юусэн нэг тиймэрхүү байдалтай нэг мэдрэгдэж байгаа байхгүй юу нөгөө айцаасаа болоод яг айдсан тэр давлгаанаас харанхугаас үхлээс айц нэг иймэрхүү айцсан дунд нэг өөр юу гэдэг өөрөхөөс илүүгээр яг бодиттой гэж хэлэх үү эсвэл бол те энэ дэлхийлэг тийм нэг юм бодит байдлыг үүсгэсэн ингээ байж идэл гинт тэндээс Есүс ирж байгаа байхгүй нэг юм уг нь бол тэр яг хамгийн бодиттой аврал байхгүй гэтэл гол авар нь бол бидний мэлүүрдэх тэр утгаараа энэ нэг бодит байдал тэндээс нэг юм Есүсийг харангуутлаа сүнс байна гэж бүгд айгаал юу давлгаа дээр нэмээд сүнс хүрээд ирлээ одоо яана гэл ингээл бөө нэг балаа юм бол иймэрхүү ингээл ерөөсө цаашаага бараг л зүрхэн дэлбэрхлээсэн баг те тэгсэн чи Есүс юу гэж байгаа гэхээр би байна бүү аа гэж байгаа би байна бүү аа тэгэхээр бид нар хардаа амьдралд өнөөдөр бидний амьдралд дунд ингээл яг адилхан ингээл те ойлгохын аргагүй яг адилхан ингээл те яг энэ асуудал амар асуудал ингээл дэлхий сүрлээ одоо тэнгэр нураад ирлээ гэл нэг энэ үед уг нь тэндээс ингээд Есүс улцсан дээр алхаад чамаагүй ирж байгаа байхгүй би байна бүү аа түрүү Иохан 16-гийн 33 дээр би ертөнцийг ялсан гэж байгаа шүү дээ би ертөнцийг ялсан тэгээд наад давлгаа чинь чамайг алах зоригтой биш чамайг төгс болгож улам илүү тэ хүчрхэг дутуу биш юугаач дутахгүй бүрэн бүтэн төгс болгохын тулд байгаамаа тэгээ бас би байна би чиний дотор байна ариун сүнсээр чинь дамжуулаад одоо энд бол би та нар дээр завин дээр чинь суухаар ирж байна. Тэгээ дараа харах юм бол ингэж байгаа 21 дээр тэд Есүсийг завиндаа оруулахыг хүслээ. Тэр даруй зав очих. За энэ дээр нь байхгүй байна. Матай Марк дээр бол завинд нь завинд суусан чинь шууд шуурга намдж байгаа байхгүй юу? Зоригтой бай. Тэгээд тэдний байгаа завин дээр түүнийг гарахад салхи зогслоо гэж байгаа. Гэхдээ тэрнээс өмнө Есүсийг завин дээр суухаас өмнө нэг юм болсон шүү дээ. Есүсийг таних үйл явдал болсон. Айдас нь нэг бодит байдал өөр бодит байдал руу шилжсэн, Есүсийг таньсан, баярлсан. Тэгээд бас нэг үйл явдал Петр байгаа шүү дээ, тэ. Петр яалаа. Мата дээр нь байгаа байхгүй юу? Мата дээр нь байгаа. Эн чин хий үзэгдэл байна гэж Матай 14-ийн 26 эн чин хий үзэгдэл байна гэд айснаасаа болж хашгиралдав 27 харин тэр даруй Есүс тэдэнд хандан зоригтой бай би байна бүү аа гэж хэлв 28 Петр түүнд эзэн хэрв та муу юм бол усан дээгүүр алхаж тань дээр очихыг надад тушаагач гэхэд тэр ир гэлээ Петр завнаасаа гарч усан дээгүүр алхан Есүс рүү яв харин Петр ширүүн салхи хараад айн живж эхлэв. Тэгээд эзээ намайг авраач гэж орилоход нь Есүс тэр даруй гараа сунган түүнийг зурч өвчүүхэн итгэлтэн минь чи юунд эргэлзвэ гэлээ. Тэр хоёрыг завин дээр гарахад салхи зогслоо. Тэгээд завин дээр байгсад түүнд мөргөж та үнэхээр Бурхны хүү мөн гэцгээв. Тэгээд 34 дээр тэд нуурыг гаталж Генесарет нутагт хүрчээгээ явж байгаа. Дараагийн хэсэг. Тэгэхээр энэ дунд дахиад бас юу болж байгаа вэ те?
Петрийн итгэл бас гарч ирж байгаа тий. Есүсийг таньсан. Гэтэ танихтаа хүртэл хэрүү гэдэг бас юм яриад байгаа байхгүй. Хэрүү та мөн бол хаана вэ? Петр түүнд эзэн хэрүү та муу юм бол усан дээр алхаж тань дээр очихыг надад тушаагаад шилээ. Хэрүү гэдэг үг бас аюултай үг нэг талаараа. Бид нар яг гоо Гидеоны тэр нөгөө итгэлээ шалгах юу гэдэг та яг мөн болвол та ийм тэмдэг үзүүлэж хэлм ярьдаг штэ. Тэгэхээр энд нэг бас нэг иймэрхүү итгэл дээр нэг иймэрхүү юм библиэлэгч юм байдаг бах эсвэл итгэлийн багаас болж иймэрхүү бас бид эзнийг одоо шалгана гэдэг юм уу баталгаа бас хүсдэг штэ. Тэмдэг юдэчүүд хэлдэг те юдэчүүд тэмдэг хүсдэг грекчүүд мэдлэг хүсдэг гэдэг тийм хайдаг гэдэг үг гэдэг байхгүй. Нэг баталгаа шаарддаг юдэчүүд ерөнхийдөө. Тэр нэг талаараа зөв бурхнаас хүн ирсэн гэвэл заавал баталгаа шаарддаг тэмдэг гайхамшигаар. Ерөө үзүүлж чадахгүй түүний үгэнд нь итгэдэггүй. Хичнээн гоё мэрэгэн ухаантай юм ярьсан ч гэсэн итгэдэггүй. Тэмдэг. Тэгэхээр бид нар ч гэсэн яг амьдрал дээр бодиттой бас юм гарч ийн штэ. Мод үр жимсээрээ танигдана гэж ярьдаг. Гэхдээ эзний хувьд яг бие биенээ гэхээс илүүгээр бид яг амьдрал дээр энэ ишлэл яригдэн штэ. Яг нэг бодиттой амьдрал дээр зовлон байлаа гэж бодоход тэр зовлонгоос гарах тэр зовлонгоос гарах нэг амлалтын ишлэл байлаа гэж бодоход бид шууд итгэхгүй. Эсвэл Петр шиг те хэрвээ энэ ишлэл чинь үнэн юм бол та наан ингээд нэг баталгаа өгчөөж тэгээ тэгхийн бол би яг энэ ишлэлийн чинь дагуу энэ зовлонгийн дундуур туулаад гарыг. Тэгээ баталгаа өгөхгүй бол яах юм? Тэгвэл би өөрийнхөө аргаар ингээд эвтэхний нэг өөр аргууд өгөхөө. Би яг энэ нэг дундуур нь туул гарчмааргүй байна. Тэгвэл би өгчүүл яах юм бэ? Би хохирчүүл яах юм гээд. Гэтэл түрүүн Иохан 16:33 дээр үлээ би ертөнцийг ялсан гэж ярьсан шүү дээ үгүй. Үгүй энд өөр юм болоод байгаа маа. Үгүй өөр юм гэж бишээ. ертөнцөл яригдчих чинь. Чиний ертөнцөөс л наа зовлонгууд чинь бодит байдгаад байгаа зүйл чинь ертөнцөөс л ирсэн. Тэр ертөнцийг чинь би яалтсан. Тийм учраас дундуур нь туулаад гар. Миний дотор гэдэг санаа. Гэсэн чинь Петр шиг те харин тэгмээр байна л да. Гэхдээ та хэрв та мөн болвол те би яг тань өөдөөс чи усан дээр ингээ алхахад нэг гайхамшиг те би ч гэсэн наад нэг таны мөн гэсэн те одоо энэ ишлийн чин дагуу юу гэдэг ямар нэг юм ямар ч гэсэн бодиттой зүйлдер бол би өөдөөс чи усан дээр адилхан алхахыг та надад тушаагаад ихэд ир гэж байгаа байхгүй Есүс их гоё ир гэхэд. Тэгсэн чинь Петр завнаасаа гараад усан дээгүүр алхан Есүс рүү яв. Усан дээр алхсан байгаад байгаа. Хэдэн алхам гэдгийг мэдэхгүй. Алхсан. Нэг алхаад юу гэдэг биеийн хүндийн чин завин дээрээ байгаад нэг алхам ингээд тавьж байгаа юм шиг тиймэрхүү юм байх чинь усан дээр алхсан гэж ярихгүй шүү дээ. Хоёр хөл хуйлаа усан дээр биеийн чин тэр чигээрээ усан дээр доошоогоо орох боломжтой. Тэгээд гэтэл алхсан үйл хийсэн байгаа байхгүй Петр. Нэг алхсан юм уу, хоёр алхсан юм уу? Ямар ч байсан л бодиттой бүр яг тэнд гайхамшиг болсон. Гэхдээ тэнд нэг өөрчлөлт орсон. Тэр нь юу вэ? Харин Петр ширүүн салхи хараад айн живж эхлэв. Дахиад айдас. Тэгэхээр бид хардаа айдас гэдэг энэ зүйл итгэлийн амьдралд асар гай болно, аюул болно, юмыг өөр харагдуулна. Нөгөө угаасаа бодит амьдралч байдаг шүү дээ. Айсан хүн аргал хөдлөхөөс юу гэдэг үлээ? Айсан хүнд аргал хөдлөн гэл те. Тэгэл айсан хүний хувьд юу ч юм болж харагдана. Сүүдэрч гэсэн араас нь өөрийнхөө сүүдрийг хараад араас нь хүн явж ийн гэл айгаал игээд харна. Өө биш вэ. Гэхдээ энэ дотор айдас бий болцсон. Айдас хоримтлагдаал байна. Тэгэхээр айдас гэдэг чи өөрөө юу гэхээр үл мэдэгдэх зүйл байхгүй. Би л авдаг гэж надад бодогддог. Үл мэдэгдэх мэдлэггүй байдал нь биднийг айлгадаг. Тэр утгаараа хэрүү юу гэдгийг шүнтэй та хэрүүтэй одоо аимшиг кино үзээд тэгээд одоо юу гэдгийг эсвэл одоо ямар нэгэн байдлаар нөгөө нэг итгэж биш хүмүүс эсвэл бид нар итгэж биш байхдаа ч юм ингээл тэгээ юу гэдэг ингээл асар том байшин дотор ганцаар явдаг ч юм уу эсвэл ингээл те гудамжаар ганцаар яваал эсвэл оршуулгын хажуугаар явдаг ч юм уу ингээл янз бүрийн иймэрхүү юм болохоор ингээл айдас гэдэг нэг юм төрдөг штэ. Тэр үед яах вэ гэхээр гэрэл за одоо юу гэдэг би нэг арай өөр юм руу орох гол байна л да. Нэг айхтар цаашаа ормооргүй байна. Гол юмнаас азаамааргүй байна. Тэгвэл итгэгч хүмүүс байж штэ те айхгүй байхад яагаад айхгүй байхаа бид дуршлагч хэвээр байхгүй. Тэр утгаа яг сүнслэг бодиттой юм үгдийн нэг юм чөтгөр ч юм уу ингээл нэг юм эсвэл харангуйш нь ганцаараа ч юм уу тийм үедээ хүртэл бид айхгүй байхад дадлагч хэрэгтэй байгаа байхгүй. Яагаад юм? Эрүүл ухаанаар мэдэх юу гэдэг үннийг ертөнцийг мэдэх мэдлэг чинь өөрөө альва зүйлийн талаар мэдэх мэдлэг нь
айдсыг уг нь дардаг байхгүй юу. Тэгээ мэдхгүй байгаа тохиолдолд бид ингээл юу нүнэн юу худлаа мэдхгүй байхад байгаа тохиолдолд юу ч үний юм шиг харуулад биднийг айлгаж болгоод байгаа. Тэгэхээр өнөөдөр яг энэ усан дээр энэ Галилд болж байгаа энэ шуурхч хүртэл тийм байхгүй юу. Есүс Есүс дагалдагч нарыг хизээч үххийг Есүс зөвшөөрөхгүй гэдгийг тэд нар ойлгоогүй байсан байгаад тэр утгаараа үхлээ сайж исэн. Живхээ сайж исэн. Гэтэл Есүс тэр 12-ыг өөрөө сонгоод тэднэрээр дамжуулж дэлхийг аврахын тулд сонгогдсон байж иж яалаа гэж нэг тэднийг өхүүлчихвтэй. Иймэрхүү итгэл хүртэл дүгнэлт тэднэрт байгаагүй гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ мэтчлэн бид ингэж энгийн үедээ бодох ёстой юм а бодоогүйгээс болж яг шуурх хүрээд ирэх үед бид нар хийсвэр худал хуурмагт итгэдэг байхгүй юу. Тэгэхэд ирэхээр айдас бий болдог. Тийм учраас наан нь эзэн биднийг ингэж бэлтгэдэг амьдрал дээр янз бүрийн юм ингээд тэгээ мунхаг хүн өөрөө үзэж ижил итгэдэг. Гэтэ мэрэгэн ухаантай хүн бол үзэхээс өмнө үзээд унаад нүхэнд нь унаад гараад ирсэн хүний үгэнд мунхаг мэрэгэн ухаантай хүн бол тэр хүмүүсүүдийн үгийг нь сонсоод тэр нүхийг тойрж гарч чадна шүү дээ. Тэрнтэй адилхан Библиэлд яг энийг ярьж байгаа байхгүй өнөөдөр. Өнөөдөр бид бүгдийн амьдрал таны амьдрал ч гэсэн яг юм шуурга амьдралын шуурга зовлон зүдгүүр итгэлийн сорилт шалгалт бий болно. Тэрнээс наан нь яаж нүхийг тойрж гарах уу, давж гарах уу, ямар хуйг дуулга өмсөх үү гэдгийг нь Библиэлд заасан байгаа. Хэрвээ энийг Библиэлд хэлсээр байтал өнөөдөр чимээгүй цагаар хэлсээр байтал бид нар би ч гэсэн ялгаа байхгүй өөрөө ингэж ярьдаг мөртлөө маргааш амьдрал дээр ингээд нэг юм болоход би яг л нөгөө түрүүний энэ 12 шиг те за тэр шашин машинд одоо юу гэдэг энэ ишлэмжлэг явах бай энэ аюулыг л энэ дагуулгааг л туулж гармаар байна ингээл бөөн өөрийнх нь тархиа ажиллуулж байгаа бол бид нар нөгөө монхог хүн буюу өөрөө нүхэнд унаад гарч ирж ижил за энэ маргааш энүүгээр явахдаа энэ нүхийг тойрох юм байна да гэдэг нэг юм юу золиос гарч ижил юу гэдэг дуршлагч нь. Гэтэл мэрэгэн ухаантай хүн бол унахаас нь өмнө унтсан үний үгийг сонсоод буюу энэ Библи багхгүй юу. Библиэд амьдрал дээр байгаа бүх зүйлсүүдийг амьдрал дээр байгаа бүх зүйлсийг Библи хэлдэг. Тэгэхээр бид өдөр болгон ингэж Библи судлангаа хоорондоо нөхөрлөнгөө наан нь урьдчилж нөгөө ирээдүйг мэддэг Бурхны энэ гайхалтай үгийг урьдчилж харах юм бол бид ялнаа гэсэн үг. За тэгээ ямар ч үсэн гэсэн ингэж гэхдээ энэ дээр хардаа нэг маркетер нэг зүйлийг хэлээ. Тэгээ цөмөрөд өгнөд өндөрлөө. Маркетер хардаа нэг юм байгаа. Салхи сүрэн явж байсан тул шав наранд сэлүүрдэд хүчээ барж буг Есүс хараад уулан дээр нэг залбираад уулан дээр байхдаа тэр ерөнхийдөө тэр эргээс нь Галил нуурын голд байгаа зав харагддаг шүү. Айхтар том бол биш. Тэр утга нэг эргээс цаад эргийн цаана байгаа уулмал хүртэл харагдана. Тэгэхээр тэр уулан дээрээс Есүс дагалдагч нарыг харсан байгаа даа. Тэгэхдээ энэ дээр хараа Есүс салхи сүрэн явж байсан тул шав нар нь сэлүүрдэн хүчээ барж буйг хараад гэд бүр шав дотор нь байгаа тэр одоо би зүгээр яг хүний зааварчлаараа хүний нүднээс бүр цаашаа нэг бурханлаг дүр төрхөөрөө хүртэл харсан юм шиг санагдаад байгаа. Тэдний нүүрний хуурал магадгүй тэдний юу ярьж байгааг хүртэл сонссон юм шиг. Асар холоос. Тэгэхээр бас л нөгөө Есүс бол Христ Бурхны хүү гэдгийг нь энд бас дахиад илэрж байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч байсан гэсэн Есүс харж ирсэн. Тэгэхээр амьдрал дээр ч гэсэн бас ийм зүйл байгаа. Бидний юу гэдэг яг амьдрал донд ингээд нөгөө итгэлийн дараагийн төвшөнд гарах гад шуурхтай те ингээд тулалдаж байх үед Есүс харж идэг. Яг гоо тийм яг бодит амьдрал дээр ч гэсэн харж байгаа шүү дээ. Бидний дотор ариун сүнс байгаа. Есүсийг хаана байгаа вэ? Яг өнөөдөр бид нар юу гэдэг зовлон дунд ингээд бид нар та бит хоёр байлаа гэж бодъё. Тэгэхээр яг одоо Есүс яг бодиттой хаана байгаа вэ гэхээр эцгийнхаа баруун гар талд байгаа шүү дээ. Яг харж байгаа. Тэгэхдээ ялах хүчийг нь тэр бүх үнний мэдлгүүд хүч чадлыг ариун сүнсээр дамжуулан өгсөн. Ариун сүнсээр дамжуулаад ч гэсэн бид нартай хамт байгаа. Завин дотор хамт байгаа тийм. Тэгэхээр ямар ч үсэн гэсэн Есүсээс хизээч биднийг орхидоггүй. Яг орхицсан юм шиг байхгүй юм шиг мэдрэгдэн тэр өөр мэдрэмж шүү. Тэрэнд битгий итгээрэй гэсэн. Нөгөө үннийг мэдэх мэдлэг. Матай 28-ийн 18 дээр үлээ Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгөө. За 20 дээр нь 21 дээр нь ч үлээ үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байна гэж хэлсэн байхгүй. Тэнгэр газар дээрх эрх мэдлийг атгсан. Тэгээд ертөнцийг ялсан нэгэн бид нартэй үргэлж хамт байна. Энэ бол зүгээр нэг мэдээлэл. Ингэж мэдээлэл Библиэлд байна. Та итгэх үү гэдэг асуудал. Итгэхгүй бол яана гэж яг зовлон ирлээ Иесус алга байна. Бурхан худлаа юм байна.
Библиэлд байна гэж хэлсэн шүү дээ. Та итгэхгүй байгаа мó? Итгэхгүй бол бид Бурхны хохид өгөөд болоогүй аврагдаагүй юм шүү. Харин итгэж байгаа юм бол байхгүй байна гэдэг тэр бодлоо бид хаях хэрэгтэй байхгүй. Нөгөө нэг Илчил 3 дээр байгаа. Харж чадахын тулд нүдээ тослох тосыг надаас худалдаж ав гэж байгаа. Хуучин нүдээ хаяад худалдагчд өгөөд оронд нь ариун сүнсний библиэлэг нүдийг худалдаж авна. Тэр чинь үнний ойлголт, үннээр харж чаддаг, библийн дагуу харж чаддаг нүд. Мэдрэмжээр биш, 5 мэдрэхүүгээр биш. Тэгээд ирэхээр амьдрал дээр байхгүй юм шиг мөртлөө итгэлээр минь дамжуулж дотор минь өөрөө байгаа гэдгийг та библийн үгийн дагуу итгэдэг, мэддэг, сүулдэ мэдэрдэг. Тэгээд нөгөө төвч бүр дуршлагж гин гэсэн үг. Ийм зүйлийг ерөөхдөө ярьж байгаа. Тэгээд бас нэг зүйл нь энэ дээр би нууран дээгүүр хажуу энэ дээр ингэж байгаа. Есүс хараад шөнийн 4 дахь манааны үеэр нууран дээгүүр алхаж тэднийг зүглэн ирж байв гэсэн мөртлөө ирж байв. Тэдний хажуугаар нь өнгөрөхөөр явж байтал. Харж байна. Эхэл зүгэлж ирсэн мөртлөө хажуугаар нь өнгөрөхөөр Есүс явсан. Явж байтал нууран дээгүүр алхаж яваа түүнийг шавнаар нь хараад хий үзэгдэл байна хэмээн бодож хашгиралтай учир нь бүгд түүнийг хараад дүгшцгээжээ. Аврагчаа хараад айсан байгаа гэсэн. Харин тэр дээр Есүс тэдэнд хандан зоригтой би байна бүү аа гэж хэлв. Тэгээд тэдний байгаа завин дээр түүнийг гарахад салхи зогслоо. Магадгүй хардаа одоо юу гэдэг Есүс заавал завин дээр нь гарах шаардлагагүй байсан байж магадгүй. Энийг очлоо хажуугаар нь ингээд явсан. Явж байгаа юм шиг харагдсан. Эсвэл намайг таних нь үгүй юу гэж харж гинөө те. Мэдхгүй. Та ингээд бодоорой. Ямар ч үсэн гэсэн Библийн энэ үйл явдал донд маш чухал бидний өнөөдөр амьдрал дээр байгаа зүйл болдог зүйл болж байгаа. Тэгэхээр бүгдээр хамтдаа явж гисэн дүгнэе. Тэгээд өнөөдрийн цагаа ерөнхийдөө өндөрлөе. За тэрнээс наана Матай 28-ийнхаа би нөгөө нэг Матай 8:28-ийн сүүлийн 2 ишлэгийг уншааг юм шүү, тэ. Энд дээр гэж байгаа байхгүй юу? Матай 8:28-ыг түр уншсан, тэ. Бурхны хайрладаг түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг гэдгийг бид мэднэ. 29 дээр тэр өөрийн хүүг олон ах дүүсийн ууган нь байлгахын тулд урдаас мэдсэн хүмүүсээ тэр бас түүний дүртэй адил болохоор урдаас мэдэж тогтоосон юм аа. За олон миний хэлэх гээд байгаа санаараа Есүс биднийг урдаас тогтоосон гэдэг үг та бодож байгаарай. Тэгээ 30 дугаар ишлэл. Тэр урдаас тогтооснуудаа дуудсан. Есүс урдаас тогтоосон хүмүүсүүдэд дуудсан. Дуудснуудаа мөн зөвтгснүүдээ мөн алдаршуулсан гэдэг юм юу байгаа байхгүй юу? Тэс дараа. Есүс Христийг ууган байлгаад бид ууганы дараагийн одоо юу гэдэг дүүнэр гэдэг юм уу дараагийн үргэлжлэл байхын тулд биднийг урдаас дуудсан. Урдаас тогтоосон. Тэгээд тогтоосон хүмүүсүүдэд дуудсан. Дуудлагад нь хариулах уу гэдэг асуудал. За хариулсан байна. За тэгээд дуудлагад нь хариулсан гэдэг юм уу дуудсан хүмүүсүүдээ зөвтгсөн. Есүсээр дамжуул зөвтгсөн. Зөвтгснүүдээ одоо энд байгаа байхгүй юу? Зөвтгснүүдээ алдаршуулсан гэдэг үг. Энэ дунд чинь нөгөө түрүүний ярьсан амьдралын шуурга байгаа. Есүсийг эзнээ болгох юм байгаа. Ариусгалын амьдрал гэж ярьдаг. Бас Паул хэлдэг штэ би уралдаанаа дуусгасан, би барайгаа амжилтаа дуусгасан, би итгэлээ сахисан. Энэ дунд чи итгэлээ сахих нөгөө нэг итгэл нь үйлсээр төгс болгогддог гэдэг юм чи энэ дунд байдаг байхгүй. Энэ дунд зайлшгүй биднээс үйлдэл, зориг, төвчээр шаардлагдан шийдвэр гаргах хэрэгтэй болно, сонголт хийх хэрэгтэй болно. Тэгвэл яг Библиэнд тэгж тэр биднээс шалтгааллах юм чинь зөвтгсний дараа энэ дунд байдаг. Тэгж хадвал алдаршуулдаг гэдэг нь нөгөө зөвтгөл нь бүр яг бодиттой биелэлээ олно гэсэн үг. Алдаршуулна гэдэг нь ерөнхийдөө бол Есүсийн 2 дахь ирэлтээр агаар мандалд бид Есүсийн алдрын биеийг авч Есүстэй адилхан болно гэсэн санаа байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо бид яг энэ дунд яваа гэсэн. Өнөөдөр таны амьдралд юу гэдэг сорилт морилт юу гэдэг итгэлийн амьдралд нөгөө нэг яриад байгаа сүнслэг тулаан мулаан байхгүй байна гэж бодогдно угаасаа. Гэхдээ болж байгаа шүү. Асар их юм болж байгаа. Харж чадах хэрэгтэй. Харин бид ихэнхдээ ялагдчих вэ гэсэн зүгээр имэц байна. Яг тийм учраас бүгдээр хамтдаа шуурга угаасаа бодиттой ч гэсэн Есүс нэгдүгürt хоёрдугаарт Есүс намайг яах гэж сонгосон энд хэлсэн шүү дээ. Яах гэж сонгож тогтоосон, дуудсан, урдаас тогтоосон. Тэгээд намайг дуудсан,
12 элчиж байгаа Есүс өөрөө дуудсан шүү дээ. 12 элчиж нэрлсэн. Тэгээд өөрөө зөвтгсөн. Тэгээд алдаршуулах, эцэст нь алдаршуулахын тулд бид энэ дунд юу нь үнэн, юу худлаа хоёр эзэнд үйлчлэхгүй зөвхөн бурхандаа үйлчлэх гэдэг сонголт бидний хувьд байгаа. Тэгэхээр бүгд хамтдаа ерөнхийдөө залбираад өндөрлөе. Юуг залбирх вэ? Дүгнэнгээ залбир, юуг залбирх вэ гэхээр зовлон зүдгүүр үл ойлгогдох зүйлсүүд амьдралд угаасаа гарч ирдэг. ертөнцид угаасаа түрүүн хэлсэн Иохан 16-гийн 33-д ертөнцид та нар угаасаа зовноо. Гэхдээ миний дотор амар амгалан бай, зоригтой бай. Яагаад вэ гэхээр би ертөнцийг ялсан гэдэг энэ үг. Тэгээ түрүүн Яаков дээр хэлсэн шүү дээ бас тий. Бидний Яаков 1:12 дээр сорилтыг дэвсвэрлэдэг хүн өрөөлтөе. Учир нь тэр шалгуулж хаад өөрийг нь хайрлагстад эзний амлсан амийн дитмийг хүлээн авна. Энэ амийн дитм гэдэг байгаа ч нөгөө алдаршуулах байхгүй юу? Алдаршууллыг бид эцэст яг жинхэнэ бодтойгоор Тэнгэрийн хаанчлал орох, яг бодтойгоор Иесус Христийн тэр Бурхны хүүхэд болох, алдрын мөнхөд амьдрах тэр алдаршуулсан тэр яг Иесусийн үхлээс амилсан тэр биеийг авах хүртлээр бидний хувьд юу хүлээж байгаа вэ гэхээр амьдралын өдөр тутмын сорилт байгаа даа байхгүй. Янз бүрийн сорилтууд. Яаков 1:2 дээр байгаа шүү дээ. Ах トゥ нар минь элдвийн буюу төрөл бүрийн сорилтонд янз бүрийн дүр төрхөөр янз бүрийн хэлбрээр илрэх. Миний бодолч байж болно, миний хүсэл байж болно, бодиттой хин нэгэн хүн байж болно, эсвэл нөхцөл байдал байж болно, эсвэл юу байдгийг мэдэхгүй. Та тэрийг харахын тулд ариун сүнснээс гуйх хэрэгтэй те. Ах トゥ нар минь элдвийн сорилтонд орохдоо үүнийг бүрэн баяр хөөргөж үзээ. Тэгээд дэвсвэрлээ цаана гараа. Тэгэх юм бол эзэн биднэрт амийн дитмийг өгнө гэж байгаа. Тэгээд алдаршуулнаа. Тэгэхээр тэр хүртэл бид өдөр болгон итгэлээ сахих дуудлагатай. Тэгэхээр бүгд хамтдаа залбир юу залбирх вэ гэхээр эзэн минь бид яг хилчилт 3 дээр хэлдэгтэй байнга залбирж байгаа нөгөө нүдийг минь эзэн минь та ариун сүнсний гэж хэлж болно. Үнний дагуух нүд болгож өгөөч. Тэгжиж би хэдийгээр өмнө минь яг бодтой шуур харагдах ч гэсэн би бас Есүсийн эзний хараа таньдаг баймаар байна. Айдаг биш, таньдаг баймаар байна. Эсвэл Библийн ишлэлийг үзчихэд те энэ худлаа, энэ арай биш ээ. Энэ бодит байдалд энэ арай боломжгүй гэд одоо энэ айх гэдэг юм эсвэл энэ эргэлздэг баймааргүй байна. Шууд таньдаг баймаар байна буюу Библийн ишлэл яг нөхцөл байдалд нь таарсан ишлэл нь яг энэ шуургыг цаана даван гарах тэр холбоог нь харж чадах нүд. Тэгэхээр өдөр болгон Библийн үгээр ариун сүнсний дотор амьдарч чадахын тулд бидний нүдийг буюу бидний нүдгээ яриад байгаа зүйл чи юу вэ гэхээр ерөнхийдөө оюун санаагаа нөгөө нэг оюун санаа дотор та нар шинжлэх гэдэг санаа байхгүй юу? Оюун санаагаа шинжлэх бодлыг ярьдаг шүү. Яг нүд гэж илрээд байгаа юм. Нүдээр нөгөө нэг энэ нөхцөл байдлууд харагдаад тэгээд цаашаага орохдоо бодол дотор яаж байгаа вэ гэхээр энэ болвол худлаа, энэ үнэн гэд дүгнэлтээ бодол дотор хийдэг. Эсвэл энэ аимшигтай, аюултай, энэ нарай гайгүй. Энэ нь Бурхны хүсэл, энэ хүний хүсэл ингээд энэ бүх зүйл чинь энэ дотор бодол дотор болдог. Тийм учраас оюун санааны дотор шинжлэхдэггүй бол бид нар хуучин ойлголтоороо дүгнээд ирэхээр айдсыг бий болгоно, эргэлзээг бий болгоно. Тийм учраас бүгд хамтдаа оюун санааны дотор шинжлэхдхийн төлөө залбирая. Эзэн минь энэ цагийн төлөө талархъя. Тэгээд өнөөдрийн цагаар дамжуулан эзэн бидний амьдралд өдөр болгон янз бүрийн элдвийн янз бүрийн байдлаар итгэлийн сорилт шалгуурууд үргэлж ирдэг. Янз бүрийн байдлаар магадгүй амар тайван байгаа нь хүртэл баяр хөөртэй байгаа нь хүртэл тодорхой хэмжээний шалгалт сорил бас байдаг. Тийм ээ эзэн минь таны үгийн дагуу таны сэтгэлгээний дагуу бид өөрчлөлтийг хүсэж байна эзэн. Тэр нэгнэл Тэнгэрийн хаанчлалд ордог. Тэнгэрийн хаанчлалын хүн тийм л байдаг. Хэрвээ тийм биш бол эзэн бид бас гимшиж байна. Та биднийг шинчлээч эзэн. Үүний тулд бид өдөр болгон таны үг рүү ирж байна. Тэгээд энэ цагийн төлөө талархан Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За тэгээ хамт байсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд сая ойлгож ухаарсан бодсон зүйлээ бодонгоо амраараа гэж хүсэж байна. Тэгээд санал зөрж байгаа эсвэл ойлгоогүй зүйл байвал ойлгохын тулд ч гэдэг юм уу, ойлголцохын тулд та асуулт бичиж болж байна. Түүнээсээр юу гэдэг маргахын тулд байвал аль нь юу бие биендээ нэг шаардлагагүй байдаг шүү дээ. Тэгэхээр өнгөрөөх нь
өнгөрөөгөөд яг хэрэгтэй зүйлээ авч л яваад болж байгаа. Намайг ашиглаад гэсэн үг шүү дээ. Яг энэ цагийг ашиглаад нэг зүйлээ аваад та өөрөө нэг хоёуг дуулгаа өмсөөд нэг дараагийн шатанд гарахад дороо намайг ашиглаад нэг ч гэсэн зүйл авч чадчих л явал гоё байхгүй. Түүнээсээ өөр зорилгоор ямар нэгэн байдлаар энэ цаг өрнүүл харамсалтай тэр утгаараа бүгд хамтдаа ойлгосон нэг зүйл дээрээ төвлөрүүлж хаашаа явъя те. За шалом.